Хятадын шилдэг өгүүлэлгүүд зохиолч Хэшэн сар шинээр өвлийн адаг сар гармагц албан хаагчдаа гэргэрт нь хариулдаг. Хошууны үүмэн шуугианд тосгон суурингийн дарга нарын хэнэнж жил хуучрахыг хүлээлгүй гэргэртээ харина. 7 айл тосгоны дарга Лидиэлийн ямар их яарсан гэж. Түүнийгэр хошууны зочид буудлаас ганц километрийн зайтай байдаг. Тэр хошууны төвд хэдэн өдөр хуралдсан ч харих зав гарсангүй. Толгой өөд татах завгүй байсан гэвэл хэтрүүлэг болно. Мань хүн хулгайгаар ганц удаа гэртээ очижээ. Гэтэл эхнэр нь эзэггүй. 23:30 хүртэл хүлээв. Ингэн гэж санаагүй Лидиэлийн манай авгаа айлын нөхөрлөг гүйчихсэн биш биз? Насны дунд хурч толгой холбосон Эремиг алийг тэргэх үү? Энд ганцаар хоноод явах эртхэн буудал руугаа буцъя. Эс бөгөөс эхнэртэйгээ жаргаж ирлээ гэж шоолно. Эцгүүгэр элчгүү ханз хоёроос өөр юу байна гэж бодоод үүдээ цоочлон буудал руугаа буцжээ. Хэдэн өдрийн хурлын үеэр хошууны дарга нар холбогдох байгууллагын удирдлагуудтай ажил төрөл ярьж завгүй шогшов. Хурлын дараа 7 айл тосгон руугаа буцаж 22-ны хүртэл ажиллаад ажилчдаа амрааж гэрт нь хариулав. Харин Лидиэлинд амрах зав гарсангүй. 100 үер давтсан айлуудын төр сууц, түгээсэн хувцс, хөнжил гудас, цагаан сарын баншны мах гурилд хүртэл зовж, нарийн бичгийн дарга лавчинтэй хоёул бүх айлаар оров. Тэд овоо төвхөнжээ. Тосгон бүрд хуваасан барааг айлд нь өгсөн. Гамшигт өртсөн зарим айлын авсан эд юмс урдийнхаас нь олон бөгөөд чанартай байлаа. Хөвөнтэй цоо шин хөрм өмсөн нэг өвгөн соохорсон биш завшив гихчээр гамшигт өртсөнийг ийм сайхан хөрмтэй боллоо. Эс тэгвэл энэ насанда ийм сайхан юм өмсөхгүй гэжээ. Лидиэлийн ингэж бодвол буруу да. Гамшиг баг байснын дээр юу ч гэсэн нөхөд минь сайн эдэж ууж бие тэнхрүүл. Алдаж асгаснаа дараа жил нөхөн шүү гэв. Гэтэл нэг тариачин тариал хэцүү байна. Хамаг хөрсийг үер хамсан болохоор ямар чолоон дээр тарилтай биш гэв. Бүх айлаар орж дуусаад Лао Чан лидерга та гэртээ харь би ч хари өгөө бол хоёулаа сар шиндээ бэлдэж амжихгүй гэв. Нэрэж тийм юм уу гэж Лидиэлийн хэлв. Тэр хошууны намын хорооноос энэ 7 айлд ирж тосгоны дэд даргаас тосгоны дарга болоод 3 жил ажиллажээ. Уг нь энд 2 жил ажиллаад буцна гэж бодсон юм. Гэвч 7 айл тосгон дэндүү буйд ядуу болохоор эрх хөнгөө байлаа. Намын хорооны дарга шинэ ажилд шилжиж Лидиэлинийг ганцааранг нь энд үлдээжээ. Тэр дотроо бодолтой хүн. Хошуу руу шилжиж боломжийн ажил хийхийн тулд эхлээд тосгоны 1-р дарга болох ёстой. Эмээс тэр дарга болох гэж тэсвэр гарган хүлээжээ. Гэтэл өшөөтөө юм шиг бүдцийн өөрчлөлт хийх үе таарч боловсон хүчний асуудлыг хөндөж болдоггүй. Ингээд Ли даргын суудлыг нүдээ чилтэл харсан ч бүдсэн юм алга. Бас нэг гайтай явдал гэвэл Лидиэлийн гэр бүлийн амьдралд баяр гүнийг хосолжээ. Баяр нь гэвэл сүүлийн жилүүдэд цагийн аясыг дагаж тосгоны дарга нар хошууны төвд байшин барьдаг болсон. Тэрээр энэ завшааныг ашиглан 6.5 м урт 3 өрөөтэй том байшин барьжээ. Үүнийг хуучин сууж байсан түрээсийн байртай нь харьцуулахын аргагүй. Гониг нь гэвэл шинэ байшинд нүүж ороод хагас сар болоогүй байхад ажлынхантайгаа зугаалгаар явсан эхнэр нь осолд орж өөд болжээ. Энэ явдал Лидиэлинийг тамлаж гүйцэв. Эхнэр нь савны гэмтэй байсан учраас хүүхэд гаргаагүй юм. 2 ч хүүхэд өргөж авсан ч дасахгүй болохоор нь гэрт нь хүргэж өгчээ. Лидиэлийн эхнэрийнхээ буйны ажлыг дуусгаад арай уужирч ажилдаа зүтгэв. Хожим найз нар нь одоогийн эхнэр Юу Шаомэтэй танилцуулж ураг барилдсан ажээ. Юу Шаомэ 38-тай, Лидиэлийн 44-тэй. Юу Шаомэ нэхэмлийн үйлдвэрийн ягтлан бодогч, нөхрөөсөө салсан хүн. Дөрхмөн хошууны төвд байдаг. Зүс царайны хувьд Лидиэлийн талигач эхнэрээс хавьгүй сайхан, гангалах дуртай, найз нөхөдтэйгээ зугаацах дуртай хүн байлаа. Амьдарч болмоор эгэл бүсгүй олгосон. Ийм авгаад хожим хаягдвал яадаг вүлээ гэж бодсон Лидиэлийн дурамчхан байдгийм.
Гэтэл найз нар нь юу шоомын шиг сайхан бүсгүй ховор өөр хөөхнүүдийн хувьд ядчил амны салиан арилаагүй жулдраа дагуулад ирнэ. Хойд эцэг гэдэг шар өхрөл гэсэн үг гэд байхаар нь үнээрэж тийм юм уу гэж бодоод Лидэлийн гэрлэхийг зөвшөөрчээ. Майн баяраар хурим хийж юу шоомын гэрийн эзэгтэй боллоо. Гэвч үерийн гамшиг болж Лидэлийн балсараа дуусгалгүй ажилдаа оржээ. Хаяа хурлаар юм уу ажлаар хошуу орох боломж олдвол гэртээ 2 хонож эхнэртэйгээ ангир зөрүүлдэгч цаанаа л дурамжхан байлаа. Хурлын дундуур гэртээ хараад юу шоомэтэй уулзаагүй явдал Лидэлийн тухайг алдагдуулна. Иймээс өвлийн адаг сарын хаяа олдох зав чөлөөндөө Лидэлийн өөрийн ирэхгүй шинэ байшин, шинэ эхнэр хоёрынхаа тухай бодолд автаад ажил ихтэй үедээ мартчихдаг байлаа. Лаучэний үгээр Лидэлийн харий гэж толгой дахив. Лаучэн жолооч Шаохуаныг дуудан тосгоны цорын ганц MBGP-г авчруулж Лидэлийн ямиг ачлаа. Тосхон ядууч гэсэн сар шинээр дарга нарын гарыг цайлгах хүн мундахгүй. Лидэлийн айлгуулах бэлгэсэлт авдаггүй зэгсэн даргын нэг. Гэвч өхөр хоньны мах, мөөг, хушиг, арх тамхи бол нүдэн дил юм болохоор нэг цааргалдаггүй. Лидэлийн бэлгэсэлтэй Лаучэн Шаохуан хоёроор зөөлгөхдөө та хоёр тэрэгтэй юу гэж тал засан асуувал бид хоёрт байгаа гэж хариулжээ. Бэлгэсэлтэй ачаад яг хөдлөх үед Лидэлийн Лаучэнд хүүхэдтэй болох асуудал зовоод байна. Тэр золиг миний эзгүүд гайгүй байдаг байгаа гэвэл ямар хажууд нь харж байлтай биш гэж Лаучэн учрлвал Лидэлийн санаа алдснаа. Өндөл зовх юм гэв. Сар шин болж байна. Санаа амар шинэлдэ. Энэ тухай хэрэггүй. Бодлоо гэд жаал тавилээ. Бодохгүй байсан дээр гэж Лаучэн хэлв. Лидэлийн заримдаа бодогдоод байх юм гэвэл Шаохуан тасартлаа арх уучих. Тэгвэл зүгээр гэв. Лаучэн энэ ч харин зөв арга шүү гэвэл Лидэлийн тэгвэл хараад нэг тэгж үзье дээ гэд хөдлөв. 7 айл тосхон хошууны төвөөс 50 гаруй километр зайтай. Уулын зам учраас явхад бэрх. Нэрээр нь бодвол энэ тосхон урд цөөхөн айлтай байсан биз. Одоо айл олширсан ч аж ахуйн нэгжийн тоо нэг хүнд оногдох орлогоор хошуундаа сүүл мушгина. Сүүлийн 2 жил байдал сайжирч байсан ч өнгөрсөн зуны үеэр хамаг байдгийг хамчихсан. Гэлээ гэхдээ Лидэлийн авах үүргээ багасгаагүй. Хугацаа сунгахгүйгээр ургацаа нэмэгдүүлнэ гэж ам алдсан билээ. Бүтэн жил улаан эргэтэлгүйгээд үерийн өмнөх хэмжээнд хүрвэл их юм гэж тэр мэднэ. Даанч ингэж хэлж болохгүй. Хэлвэл хошууны дарга нар дург үүснэ. Тэгвэл өөрийнх нь хошууны төвд шилжих явдалч баларна. Өргөн хүү хүчтэй гихчээр тэсгэл хэрэгтэй. Ийм том хошуунд ганц Лидэлийн ийм биш байлгүй. Нохой хамартаа хүрвэл усч гэдэг. Бөөн дарамт тээсэн Лидэлийн тамхиа огсруулж Шаохуанд жасааж өгнө. Хуучин жолооч Шаохуан даргийнхаа гэр бүлийн асуудлыг алганы хээшиг мэднэ. Тэр цагаан сар болж байхад дарга юунд ор байгаа гэвэл Лидэлийн гашуунаар инээж Шаохуан минь надад баярлах юм юу байна гэтэл Шаохуан та дэндүү дээгүр бодоод байна. Үнэн дээр манай 7 айл тосхон таны удирдлагаар сүүлийн 2 жил их өөрчлөгдсөн. Танд хамгийн чухал нь нэг гэснээ үгээ залгичхав. Түүний юу хэлэх гэснийг Лидэлийн мэдэж байлаа. Хүүхэд өргөж ав гэсэн үг шүү дээ. Лидэлийн хин Шаохуан ийм 2 хүүгний төлөө юун их юм ярьдаг юм бэлээ. Жолооч хүртэл би аль дуучиж сурчээ. Энэ занга байлаасай доо гэж бодлоо. Хөдөө газар утсан Лидэлийн элен далангуй ярьдаг зантай тул Шаохуан би чамд худлаа хэлэхгүй. Энэ удаа гэрэлснээсээ хойш гэртээ хэдхэн хонсон хүүхдийн асуудлыг хагас жил саатууллаа. Цагаан сарын үеэр энэ асуудлыг шийдчихнэ гэв. Ирээ цэргүй хэлсэн даргийнхаа үгэнд баярлсан Шаохуан тэр ч мэдээж манай тосгоныхан бүгдээрээ тань шиг байсан бол 10 дахин их ургац авахгүй юу гэв. Энэ үг Лидэлийн дэвгүй санагдав. Эвтэйхэн бял дуучил сурахгүй бол хүний дургу хүргэдэг юм байна. Лидэлийн сэдвээ өөрчилж Шаохуантай шинэлэх тухай уучлав.
Замд машин 8 худалдаа пиг дүүрэн болохоор Шаоханд ярилцах зав гарсангүй. Гудамжаар дүүрэн сар шинийн бараа инээсэн хүмүүсийг хараад Лиделиний дотор онгойв. Тариачдын магна тэнийхээр түүний сэтгэлж уужирдаг үлээ. Тэр ядуу тосгоны зүдүү айлд өссөн. Багада балга будааны зутан олж уугаад хагартлаа баярлдаг байв. Хэрвээ эцэг нь эрт өөд болоогүй бол хүүгээ тосгоны дарга болж маханд бологдсныг үзсэн бол ямар сайхан санагдах бол. Түүний хамар шархирч нэгэн бодол төрөв. Ханшны ихэр эцэг эхийнхээ булшин дээр гахайн өрөөл мах аваачиж болж зооглуулъя. Болж болохгүй. Шатаах хэрэгтэй. Шатаавал талигач нар олж хүртэнэ. Гэвч дуустлаа шатахгүй бол яах вэ? Ерөөсө цаасан мөнгө шатаасан дээр юм байна. Хожим үүнийг түр азнахаар болж эхнэрээ аргамжихын тулд эхлээд хүүтэй болохоор шийдлээ. Нэг таагүй юм гэвэл хөдөөгийн албан хаагч хотын хүний нэр төрийг унагсан юм шиг Юу Шамагийн ах дүүс энгэрлэлтэд доромжхон байлаа. Юу Шамэ нөхрөөсөө салаад орох оронгүй хэрнээ төрхөмдөө буцах дургүй байв. Ямар нэг өөр шалтгаантай байсан уу нэг их цааргалгүй нийлсэн юм. Гэвч ургийн барилдлага хэврэг учраас заавал хүүхэдтэй болох хэрэгтэй. Өдрийн хугас явж хот оров. Үүл манан ороолцсон өндөр уулсыг хараад Лиделийн "Бурхан тэнгэр минь" гэж дуу алдах шахлаа. 7 айл тосхон хошууны төвөөс 50 гаруй километр, 3 айл тосхон 100 гаруй километр зайтай. Лиделинд цааш бодох зав өгсөнгүй. Машин гэрийнх нь гадаа ирж гисэн байлаа. Энэ удаа Юу Шамэ овоо гэртээ байж таарч нүүр дүүрэн инээмсэглэн ухтаж ачааг нь буулгалцав. Шаоханч сар шин болох гэж байна гэж яраад усчуулгүй яваад өглөө. Гэртээ ороод эхнэрээ харвал гэрээ зэн бийтэл засаж 60 байтал будчихад хоол хийн. Лиделийн гараа явуулж Юу Шамыг атгаад авав. Эртнээс бэлтгэлтэй байсан Юу Шамэ аягаа цааш тавиад "Ерөөсө орооччихсан байна боли" гэв. Лиделийн эхнэрээ ундлахын өрөөрөө чангаав. Юу Шамэ "Байц харцээчнийг шинжий" "Тэгээд болъё" гэтэл Лиделийн өөдөөс нь инээж "Яасан? Андуурхаас айгаа юу?" гэд ханандах гэрэл зургийг зааж "Арай турчихжээ. Ойрд муухай ядарлаа" гэв. Юу Шамэ ундлахын өрөөнд орж "Тэгтлээ ядарчхаад бас нөгөө ажилдаа яардаг нь юу?" гэвэл Лиделийн "Тарих толгой ядарсан. Энэ ядраагүй. Энэ ядарвал аюул болно" гэв. Өнөөх ажлаа дуусгаад Юу Шамэ "Аваа сахилгатай байжээ" гэвэл Лиделийн инээж "Чи яаж байна? Ажил ихтэй юу?" гэв. "Гайгүй. Чи уулнаас буусан юм шиг уулзмагцлал нөгөө ажилдаа яарч ямар сайндаа манай авд гологж байх вэ гэв. Юу Шамэ эвгүй хэлснээ мэдсэн ч нэгэнт оройтжээ. Гэнэт гадаа ууд балбаж "Шамэ, гэгээн цагаан өдрөөр үүд хаалгаа цоожлоод яаж угаан бэ? Явъя. Юу дарга чамайг түргэн эргэж байна" гэх эрэгтэй хүний дуу сонсдов. Юу Шамэ эзэг үсээ янзлаад "Урд шөнө цоромж хийгээгүй. Одоо яах вэ? Хүүлдвэрийн ажилд цаг нар байх биш. Чи амарч бай. Би мөдгөн ирж хоол хийж өгье" гэд гарч одов. Ганцаар үлдсэн Лиделиний уур хүрлээ. Юу Шамэгийн аавыг хөгшин зүнгийн үйлдвэр худалдааны товчооны дарга байсан тэнд элвиз. Одоо хэрэгээс гарчхад юундаа сагсуурдаг байна. Чамд ямар аавын хүү гэдгээ үзүүлэндэ гэж бодож хэвтлээ. Үүдний цаанаас нэрэн дуулсан Юу дарга Лиделинийг сэрд хийлгэв. Тэр гэрээн сайн шалгаж үзвэл үнсний савнд тамхины хідэн иш харагдсан нь нэлээд үнэтэй. Хүн таашаан тамхи байлаа. Татснаас хойш их удаагүй юм шиг байв. Энд нэг юм боллоо доо. Юу Шамэ тамхи татдаггүй. Эрэг хүн татсан байж таарна. Намайг тэнд үүлээ үзэж байхад арг эртмэн жаргаж байдаг. Гэхдээ хатам аав юм уу ах нь ирсэн байж мэднэ. Харан байж болъё. Хурдан шилжиж ирэх хэрэгтэй. Эсвөгөөс хуруу хумсаа хуйхлан байж барьсан байшингаа садар им шалигээр даалдах нь гэж бодлоо. Гудамжаар явж байсан Лиделинд Юу шүүний зохиолын өвлийн адаг сарын сүүлч өөр байдаг ажээ гэдэг үг бодогдов.
ёстой онож хэлжээ. Шинэ оны анхны өдрийг тосгонд бол бүтэн сайн өдөр шиг ганц хоног амархын дайтай боддог. Хөдөөгийн хүнд бол 5 дугаар сарын 5, 8 дугаар сарын 15 цагаан сар гэж 3 хон баяр бий. Эхний хоёр нь ажил ихтэй үе тохиодог учраас сайхан хоол хийж идээд л болгочихно. Харин цагаан сарын баяр ажил багтаа үе таардаг. Иймээс хүмүүс өдөр шөнөгөө ууж идэж наадаж цэнгэнэ. Лидэлийн хошууны төвд олон жил ажилласан ч сүүлийн 2 жил 7 айл тосгонд байсан. Тосхон ганц том гудамжтай. Машин явж өнгөрвөл улаан тос буужигнаж үлдэнэ. Төвөөс гарахаар агаар гайгвч хүн цөөтэй. Тарай төмөстэй ноцолддог хүн өдрийн од шиг цөөрсөн байхад аль завандаа амждгийг мэдэхгүй. Залуус гадагшаа явж ажил хийж тосгоны хуралд өвгөд хөгшөд эмс хүүхнүүд л ирнэ. Энэ жилийн өвлийн адаг сард цас унсангүй. Цалмиг тэнгэрт наран гийж санааны хэрийг ор мөргөө угаана. Лидэлийн гүн амьсгаа аваад өвлийн адаг сарын сүүлч өөр байдаг ажээ гэж бовтнов. Лидэлийн хошууны намын хорооны хашаанд байдаг зохион байгуулах хэлтэс рүү явлаа. Хэлтэс шинэ байрны 2 давхарт байдаг. Намын хорооны алба 1 давхарт бий. Лидэлийн энд ажиллаж байсан болохоор төрхөмдөө ирсэн мэт дотн санагдана. Өнөөдөр харин загасны муухай өнөр хангалж байлаа. Бодвол хангамжинд өнөр орсон хялт загас өгчтэй. Хонгилд нарийн бичгийн дарга Шодэн загасаа боож байв. Урд түнтэй зэрэгэлдээ ширээн сууж байсан Шодэн Лидэлийн хармагц "Хүй, хүрээд ирвөө. Энэ гар муухай байна" гэв. Лидэлийн "Энэ загасны үнэр нэг л биштэй" гэвэл Шодэн гунигтай нээж "Ажлын газраас өгсөн юм. Та нар шиг хөдөөний томчуудад гологдно л доо" гэв. Энэ 2 жил Шодэн цагийн байдлыг Лидэлинд хэдэн удаа утасдаж хэлсэн юм. Лидэлийн "Шинэ юм бэлдчихсэн үү?" гэж асуув. Шодэн "Бараг бэлдээгвэ. Эхнэрийн үйлдвэр сохор зоосны цалин тавиагүй. Миний цалингийн 60% нь буусан. Юугаараа бэлтгэвдэ" гэж толгоос ихсэрв. Лидэлийн "Хөдөө бүтэн жилийн цалин өгөөгүй. Өвлийн адаг сарын 15 хүргэж энэ тэндээс эвлүүлсээр 80% л өгсөн" гэж бодоод "Нээр нь 60% үү? Дарга нар ч адилхан уу?" гэтэл "Тийм ээ. Гэхдээ дарга нар бол мөнгөтэй. Миний 2 юан 1 юаны үнэгүй. Тэдний 1 юан 100 юантай тэнцэнэ" гэв. Лидэлийн багч гэсэн дарга хүн болохоор "Үгүй байлгүй дээ. Цахаас юм авбал мөнгөний танихаас хүнийг танихгүй шүү дээ" гэд инээхэд Шодэн За дарга хүн дарга өмөрлгүй дээ. Боли. Үг олдож өхөр халдлаа. Чи хаа хүрэх нү гэв. Лидэлийн "Зохион байгуулах хэлтэс" гэлээ. Шодэн хонгил дүүрэн хүнтэй болохоор Лидэлийн дагуулж хөнгөн өрөөнд ороод "Чухал мэдээ давуулгая. Зарим ахмад дарга нарыг тэтгэврт гаргаж байгаа. Чи энэ боломжийг алдаж болохгүй. Хурдангүй" гэв. Дотроо эгдүүцж байсан Лидэлийн "Амнаа их л хэцүү байна" гэв. "Хэцүү бол тэндээ сууж бай. Бусд нь хөдөлж гисэн шүү" гэж Шодэныг хэлтэл Лидэлийн "Тосгоны дарга нар бүгд гүйлцсэн гэсэн үг үү?" гэж тэсэж ядан асуув. Шодэн "Тэгэлгүй яах вэ? Тэр улсыг юу гэж санана?" гэвэл Лидэлийн "Манайхаар нэг хүрээд ирээч. Би жаахан хонь өхрийн мах авсан юм" гэв. Шодэн "Үгүй ээ. Тийм санаа биш. Сайн найзын хувьд л хэлсэн юм" гэхэд Лидэлийн "Үгүй тэрч мэдээж мах бол өөр хэрэг шүү дээ" гэж учирлав. Лидэлийн шатан дээр очиход нэг тарган хүн шатаар урууд харагдав. Тэр 3 айл тосгоны нарийн бичгийн дарга Хүү Гуан юу байв. Хүү уг нь хошууны намын хорооны даргын нарийн бичиг байсан. Лидэлинээс хагас жилийн өмнө тосгон руу шилжжээ. Хүү Гуан юу эргэж Лидэлинийг хараад баяртай наргагүй мэндэлж "Ойр зургийн юм асуугаад ажил яаж байна? Шилжих болсон уу?" гэж асуув. "Би өөр ажиллаар ирсэн" гэж Лидэлин арга барагдсан янзтай хэлвэл Хүү Гуан юу "Аваа даа. Би ч шилжиж ирнэ. Одоо ирэхгүй бол хүү шоронд орж эхнэр хайж явах нь байна" гэж инээд алдан хэллээ. Тосгонд очсон дарга нар өөрийнхөө зов зүдэрхийг нэг их юмд боддоггүй. Гол нь арг эртэн асуудал гарахаас айна. Өсвөр насны хүүтэй бол сурлаг муудах баг хэрэг, зодоон зохион,
хулгай дээрэмгээд цагдаатай орооцолчих бол баларсан юм болно. Лидэлийн зохион байгуулах хэлтэст чухам яах гэж ирсэн тухай асуухаас санаа зовж хэлэх үгээ олж ядаад "Хүү чинь ямар хэрэг тариав?" гэхэд Хүү Гуан юу "Шаар чинь өтөржин Ереми асуудал гаргана" гэв. Лидэлийн "Өнөөх зодтолдог нь" гэвэл Хүү Гуан юу дууга нам болгож "Зодтолдог нь байсан бол гайгүй. Шаарнууд хамныхан салиа нарилаагүй байж хүүхэнд дурлана. Энэ жил ямар ч байсан цэрэгт явуулна" гэв. Лидэлийн "Яг зөв, цэрэгт явуул. Хүнийг хүмүүжүүлдэг юм" гэлээ. Хүү Гуан юу инээмсэглэн "Ах минь шинэ бэргээ яаж байна?" гэж асуувал Лидэлийн нүүр улааж "Яавал" гэж муу сайн хүүхнүүд гэв. Гуан юу "Бидэн шиг хөдөө байгаа улс хашир байлгүй горьгүй. Тийм сайхан хүүхнийг" гэвэл "Хэрэглэхнийг нь хэрэглэн л үз. Ямар эр дамжаагүй юм биш" гэв. Хүү Гуан юу "Арайч тэгж болохгүй байхаа" гэд толгой сэгсрэв. Цааш ярилцаж амжаагүй байтал зохион байгуулах хэлтсийн орлогч дарга Хау Минли өрөөнөөс гарч ирлээ. Тэр бол зузаан шил зүүж явдаг хараа муутай хүн. Зүс царай нь базаахгүйч хошууны 4 томын нэг. Тэр 4-ыг Хау Минлигийн нүд, Лю Бажаны Багтра, Ю Шаолигийн богс, Лю Гүзэтийн царай гэж шоолно. Хау Минлигийн нүдний тухай өгүүлсэн Лю Бажан бол ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны дарга, хошууны бүх эрхийг барьж байгаа их зарчимч хүн. Цагаан сарын шинийн 15-наас өвлийн адаг сарын 23 хүртэл жэлбэр амьсгаадна. Гэлээж ажил хийх, илтгэл тавих хоёроос буцахгүй. Түүний байсан газар хинж тамхи татаж болохгүй. Үүнээс болж тамхи татдаггүй албан хаагч олж ирсэн юм. Ю Шаоли гэдэг нь Ю Шомегийн эгч, архины үйлдвэрийн эзэн. Архийг ус шиг уун. Багдад цэрэгт төмөр бөмбөлөг өшгөл сойр байж хонгоных нь булчин хогджээ. Хормынхаа шөнө ороо цөмөлсөн ч гэдэг. Хожим ажил ихтэй болоод харьхан цөөрчээ. Нөхөр нь үүнээс болж түүнтэй муудахад бөксөөрөө түлхээд хавиргыг хугалсан гэлцдэг. Юу гүзэт бол айхавтар эр. Лидэлийн баг сургуулийн ангийн хүүхэд сурлага муутай. Гэвч 200 юанаар бизнесээ эхэлж одоо нэг нэхэмлийн үйлдвэр, нэг худалдааны газартай болсон. 20 жилийн өмнө батганаасаа болж эхнэр олдохгүй зовж байсан бол одоо батган дээр нь батга овоолсон ч эхнэрээ голдог болсон. Эхнэрээсээ салах гэж түүнд 100 гаруй мянган юан өгсөн гэлцэн. Харин Хау Минли мөнгөгүй. 4 томын нэг гэгдэг түүний нүд нь мууч гайхмаар ойтой. Хошууны албан тушаалтнуудын хаана юу хийж байсан, ямар шагнал шийтгэлтэй, гэрүүлээсээ салсан эсэх, хуйл зөрчиж нэгээс дээш хүүхдтэй болсон эсхийг цээжээрээ мэднэ. Даанч хараа муутай. Таньдаг хүнтэйгээ таарсан ч харлгүй өнгөрнө. Үүнээсээ болж хэлтсийн орлогч даргаар өдий хүртэл ажиллажээ. Уг нь 2 удаа дэвших боломж гарсан юм. Гэтэл мань хүн шалгалтаар ирсэн дарга нартай таарчхаад дуугарлгүй өнгөрснөөс болж өнөөдүүл нь дээгүүр зантай нөхөр гээд дэвшүүлээгүй гэдэг. Хүү Гуан юу Хау Минлитэй бараг садан бол та. Тиймдээч Лидэлийн яварч Хаутай бити дугаар яах нь харъя гэв. Нэрэн тэгсэн чинь гуруулаа мөр зэрэгцээд явж байж мэдсэнгүй. Хүү Гуан юу Хаугийн албан тасалгааны үүдийг таттал зог тусан эргэж хараад "Хэмбэ?" гэж асуув. Хүү Гуан юу инээд алдаж "Чих чинь харин овоо юм" гэвэл Хау Минли инээж "Юм бүхэн муу аж болохгүй үсттэй" гэв. Өрөөнд нь орсон Хүү Гуан юу "Ийм өмхий имийг энд тавьж яах нь вэ?" гэвэл Хау Минли "Даанч тийм баха загас үнэртэйд байсан. Хэн энд тавиав?" гэв. Хүү Гуан юу "Чамд өгсөн байлгүй дээ" гэд инээхэд Хау Минли "Гээгүй, хараа муутай болохоор харахгүй өнгөрчихнэ гэд юм өгөхөө болсон" гэлээ. Тэгвэл мөнгө өгнө биз? Яг гардуулдаг юм чинь гэвэл Хау Минли "Тэгж болохгүй. Би 2 удаа 100 юаныг 10 юантай андуураад өгчихсөн. Хүмүүс бүгд мэднэ" гэв. Хүү Гуан юу "Тэгвэл юу өгвөл чи намайг 3 айлаас шилжүүлж авч чадах вэ?" гэвэл Хау Минли "Алтан уул өглөөч би авахгүй. Чиний ажлын тухай сайн тодорхойлт байвал болоо" гэв. "Миний тухай энэ хэдэн жил шалгалтын дүн бүгд сайн. Яагаад шилжүүлж болдгүй юм бэ?" гэхэд Хау Минли
сайн ажилтан олон бий. Хэнийг шилжүүлэхийг даргал мэднэ гэхэд Хүү Гуан Юэ тэгвэл бид нарийн бичгийн дарга руу явъя да гэтэл Хао өөр хүн байгааг мэдээд уучлаарай эвгүй юм боллоо. Чамайг ганцаараа яваа гэж бодсон. Ясалдлаа хингуй гэхэд Лидэлийн нэр усаа хэлтэл Хао Минли тэр дороо гарыг натгаж саяхан ирвүү хурлын шийдвэрийг 7 айл тосгон сайн хэрэгжүүлсэн. Танайхан бүгд сайн бидтэй. Уучлаарай. Майн баяраар мужийн хуралд авах цаагүй бол 20 минут чи очих байсан. За тэгээд ямар хэрэгээр явж байна хэлээч гэв. Үүнийг сонсоод Лидэлийн их гайхав. Ховын амьдралын минь хүртэл сайн санаж байна гэж бодоод Хүү Гуан Юугийн бодолтой үндсэндээ адилхан хошуунаас миний дараагийн ажлыг яах гэж байгааг мэдий гэж үннээ хэлв. Хүү Гуан Юуи чи шилжихгүй гээгүй лүү гэвэл Лидэлийн тэр үед хүсэхгүй байсан чи сая намайг айлгаад хүсэлтэй болгочихлоо гэв. Хао Минли суудлал руугаа буцаж бодол болсноо. Дарга нар та нарын асуудлыг мэдэж байгаа. Гэвч одоо тосгоны ажлыг сайн хийдэг хүн цөөхөн болохоор та нарыг болигээд болиулж болохгүй байх шүү гэв. Олон жил зохион байгуулах ажил хийсэн хүн өөр юм. Хэлсэн үг нь чихэнд чимэгтэй, иш баримттай тул Лидэлийн ихэд хүндгэж зовлонгоо тоочхоо болов. Нэрэн дарга нар маань мартаагүй бол хизээ нэг цагт шилжүүлэх байлгүй дээ гэж бодоод санаа намарчээ. Гэтэл Хүү Гуан Юэ болдоо Хао Минь энэ үгээ хурал дээр л хэл. Нодны жил бас иймч чухал, тиймч чухал гэд шилжүүлээгүй. Тийм л юм бол гайл ажиулдвэр худалдаа банкныхныг шилжүүлэх нь яас юм гэв. Нэрэн тийм гэж бодсон Лидэлийн зүрхэд дахин булгалж энэ удаа бүтцийн өөрчлөлт хийнэ гэвдтэй гэж аяын дагуулж хэлв. Хао Минли Хүү Гуан Юу минь чи хамаагүй юм ярьж болохгүй. Үннийг хэлэхэд бүтцийн өөрчлөлт хийхгүй. Гэхдээ шилжүүлж авчрахыг буруутгах аргагүй. Харин хэнийг шилжүүлэх вэ гэдэгт миний мэдл хүрэхгүй. Та нар яарад байгаа бол гол удирдлагад хэл. Тэр үед би хажуугаас нь дэмжээд өгье гэжээ. Тэгэлж яах вэ гэд Хүү Гуан Юу халаасаа тэмтэрч Лидэлийн харав. Лидэлийн ч халаасаа тэмтрэв. Тосгоны дарга нарт цугларч хуралдах буюу архитектаа бэлэг өгөх тухай ярилцдаг аж. Хүний нүдэн дээр гурил будаа арх тамхи бариад дарга нарын гэрт хүргэж өгдөг цаг өнгөрсөн. Хүн ямар эдж уухаар дутах биш. Дээр нь харамч ихнэртэй дарга таарвал өөрөө эдэж барахгүй ч өрөөлт өгөхгүй нарэлнэ. Тэгж байтал өнөөх нь зууны халуунд муудчихна. Өдрийн маргааш наранд гаргаж хорхоо шавжийг арилгах дээрээ тулна. Ястай даргадаа дарамт нэмсэн ажил болно. Дарга нарт жилийн эцэс шагналгээд мөнгө өгчих хэрэгтэй. Юу дуртайгаа авагдээ? Мөрийгөө алдсан гэж бодоход маний талаас санаагаа гүйцээчихвэл болно шүү дээ гэлцсэн байж. Энэ арга Лидэлийн таалагджээ. Гэвч зориг хүрсэнгүй. Яагаад гэвэл 7 айлд өгөх мөнгө байхгүй. Тосгоны дарга нарт ч ийм тэнхэл алга. Ажлаар ирсэн зочноо хоолнд оруулж чадахгүй, багш нарынхаа цалин хөлсийг цагт нь өгч чадахгүй байж дарга нарт мөнгө өгч өглөө гэвэл аюул болно. Гэтэл Хүү Гуан Юэ өгдгөө өгчихсөн бол та. Гэтэл мань хүн ухаж нэг хайрцаг тамхи гаргаж ирэв. Энэ үед дэрэгдэн байсан Хао Минли тамхи өгөхөө мартчихжээ, эвгүй юм боллоо гэд эргэж харан шүүгэнээс нэг хайрцаг хүн таашаан гаргаж ирэв. Лидэлийн халаасандаа хийсэн гар сулраад ирэв. Гэрээсээ 100 юан авч гарсан нь бүгд 10-ын дэвсгэрт. Сая өгье гэж бодоод атхандаа бэлэн байлгасан юм. Хүү Гуан Юэ зайтайр болохоор золтой л мөнгө гаргачихсангүй. Эсвөгөөс 100 юан өгнө гэдэг ёстой нүдний булаа. Ядаж ганц болоог хүн таашаа авч хүрэхгүй. Тэгээд бас хүнийг гуйнгийн шүү. Ёстой тэнэг хэрэг болно. Хүү Гуан Юэ явхаар босов. Лидэлийн дагаад бослоо. Хао Минли дахиад ядаж хэлсэн үг нь гол удирдлагын чихэнд хүрэх хүнтэй уулз. Жишээлбэл ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны дарга Лүү Баожан шиг хүн гэж захив. Лүү бол хошууны намын хорооны нарийн бичгийн дарга байсан бөгөөд одоогийн шин даргын хуучин удирдлага юм. Хэлсэн үг нь хууль биш юм аа гэхэд жижиг сажиг асуудалд бол гарцаагүйд нь хийн. Лидэлийн ард явж байсан Хүү Гуан Юу нэг юм мартчихж чи явж бай
гэд Хааминлигийн өрөөнд буцаж оров. Араас нь дагаж оролттой биш. Хааминлид боодол зуу татхуулж буй хүүгийн төрх нүдэнд нь харагдах шиг боллоо. Лигва юу бодож байгаа юм бэ? Өдөөс нь түүний таньдаг хэдэн нарийн бичиг ирж явна. Хошууны намын хороонд ажилладаг болсон. Тэд байшингийн шатууд хайрцаг ундаа зөөж байв. Тэдний дунд Шаодэнч байлаа. Тэдэнд Лиделинтэй ярих зав байсангүй. Шаодэн албаар ухс хийж "Юу болов доо?" гэж асуув. Лиделин "Амжилтгүй" гэвэл Шаодэн "Авилагч нь багдаж дээ" гэв. "Миний авилагч гориггүй" гэхэд "Тэгвэл хурдан сур. Машинаар явуулж байгаа энэ ундааг харахгүй байна уу?" гэв. Лиделин "Надад төмснөөс өөр юм юу байх вэ?" гэхэд Шаодэн инээж "Тэгвэл төмсөө малтаж суудаа" гэд ундаагаа мөрлөж дотгошоо орлоо. Лиделиний нүдэнд баахан машин ирж байгаа нь харагдав. Хүмүүс нааш зааш хөлхөн. Тэр Юбажонтай уулзах уу байх уу гэж бодож байтал хашааны үүдэр хошууны намын хорооны нарийн бичгийн даргын машин орж ирэв. Нарийн бичгийн дарга чан авахтаа Лиделинээс нэг дүүхэн. Машинаас буусан чан дарга түүнийг хармагц "Ашгүй чамтай таарлаа. Тариалан усжуулалт айн товчооны хамтарсан хурал болж 1995 оны баг сав газрын төслөөр зөвлөлдөж байна. Тосгоно татыг гэвэл хурдан оч. Оройтвол хоосоо хоцрон шүү" гэв. Лиделийн түүнд талархаад санд мэдгүйв. Баг сав газрыг засах төсөл гэдэг ядуурлыг бууруулах ажлын нэг хэсэг юм. Урд ядуурлыг бууруулахад мөнгө төгрөг эд бараа өгдөг байсан бол одоо тендер өгдөг болсон. Тосгоны уул ус тарайн талбайн замыг сэлбэн засах ажил баг сав газрыг засах төсөлд ордог. Үүнд улсаас мөнгө өгнө. Ажлын хөлс авч ашиг шимийн хүртэнэ. Тосгоныхон үүнийг чухалчилдгийн учир энэ. Хавар болмогц энэ ажлыг хөөцөлдөхөөр Лиделин багтайгаа ярьж тохирсон юм. Гэтэл сая чан даргын хэлснээр энэ ажил нэгэнт эхэлж эхжээ. Баг сав газрын төсөл хариуцдаг алба шин баригдсан зочид буудалд байрлана. Албан өрөөнд нь орсон Лиделин мэл гайхав. Тосгоны хэдэн дарга, нарийн бичгийн дарга хэдийн ирж гисэн ярилцаж байлаа. Зарим нь машинаасаа юм хумаа буулгана. Лиделин орж очмогцоо "Та нар эртэж юм аа" гэтэл "Гол нь эртэжтэй байдаг юм. Хэн чамайг авгаагаас салж чадахгүй нооролдоод бай" гэсэн юм гэв. Лиделин "Та нар аль хэдийн нооролдчихсан байлгүй. Амжааг бол хурдхан харь, надад зай гаргаж өг" гэд 7 айл тосгоны төслийн тухай ярихад тэд "Танай тосгон тоонд орох хэсгийг дарга нар мэднэ" гэлээ. "Тэгвэл дарга нартайгаа уулзъя л да" гэж Лиделиний хэлэхэд "Дарга нар энд байхгүй" гэв. Лиделин нөгөө тосгоны даргаас хизээ яаж уулзсан тухай сурвал товчооны дарга нартай уулзах гэж бүтэн 4 хоног хүлээсэн гэжээ. Лиделин учиргүй шаналж "Таныг байна да" гэж өөрийгөө голоод товчооны дарга нартай уулзахаар гарав. Уулзъягээд уулзчихдаг тийм амар юм хаана байна? Битүүн болох гэж байна. Дарга нарын ажил их, хурал хийн, тэтгэврт гарсан Ахмад албан хаагчтай иргэн, цагийг ашиглан харилцаа холбоотой байгууллага чухал хүмүүстэйгээ архитаж маажаан тоглоно. Товчооны дарга нар ажил дээрээ байхгүй болохоор гэрт нь очив. 2 айлын хаалга мөргөөд сонирн болоод явчлаа. Нэгэн ч хаалгаа нээсэнгүй. Гэрт байхгүй гэдэг үгээр амын хаав. Гү ятаж толгоогоо цухуулгаж болноо. Гү яасан муухай ёс мэддэггүй болсвэ гэж бодов. Нөгөө айлд нь нохой хуцхаас өөр амьтаа юмны бараа харагдсангүй. Лиделин аргагүй гэрийн зүг гэлдэрлээ. Орон хоолн дээр энэ тухай ихнэртэй хэлтэл "Юу шоомэ? Чи ч хөдөө байсаар байгаа зэвэрж ихчээ" гэдэнэв. Лиделин "Хэн зэврэв?" гэвэл "Одоо мөнгөтэй эрх мэдэлтэй хүний гэрээр очихоо байлсан. Нэгд гэртээ маажаан тоглож байгаа. Хүн ирж сандрахаас болгоомжлно. Хоёрт гэр орондоо тансаг засвар хийлгэж гисэн гадны хүнд үзүүлэхээс зовно" гэв. Тэгвэл тэд чинь хэнтэй ч уулзахаа байжгсан улсуу гэвэл "Уулзалгүй дээ. Одоо бүгд утастай болсон. Эхлээд утсаар ярьж тохирдог байхгүй юу" гэлээ. Лиделин өөрийн эрэхгүй толгой дохив. Гэтэл Юу шоомын бүснээс жингэнсэн дуу гарав. Юу шоомын пэйжрээ хараад "Дарга дуудаж байна" гэд утсаар залгаж ярив. Энэ утсыг хагас жилийн өмнө тавиулсан юм. Лиделин нэг их хэрэглээгүй.
Юу шомед л сайн юм болжээ. Харж суусан Лидиэлийн үсэндээ пэжэртэй, гэртэй утастай, дарахтай дотн болсон бол та гэвэл эн чи юу гэсэн үг? Атаархад байгаа мó гэв. Лидиэлийн гүйг бүсгүй хүний бүсэн дэх юм эрчүүдийг дуудахаар дуугараад инээтэй санагдлаа. Гэвэл юу шомэ? Амрал байгаа үсттэй. Олон хүн ийм юмтай болсон. Чи шилжээд ирвэл ийм юм хэрэгтэй болно гэв. Лидиэлийн эмсийн гидс рүү дуудаад ажил хийлэхгүй гэтэл юу шомэ уурлаж ховцсон амсанго. Лидиэлийн чам шиг ийм атгах сэтгэлтэй амтан тариачдыг удирдах юм гинэ. Гэтэл Лидиэлийн дундуур хундаг архиа гүд хийтэл залгаад чи намайг хэлэх яах вэ? Манай таанаас ийм их тамхины иш гараад ирэв гэвэл юу шомэ? Маажаан тоглохоор ирсэн хүнийх аан гэж бай. Битүүн болох гэж байна. Тайван шинжлүүлэхгүй бол шууд хэл. Манай үйлдвэр байр хуваарлах гэж байна. Дургуул хэлээрэ. Харин надад битгий садаа бол гэв. Юу шомэ хаалга саваад гарч одлоо. Галзууртлаа ууралсан Лидиэлийн орилж гарав. Яг энэ үед Шоудэн орж ирээд ганцаараа байгаа мó? Гү та хоёрын хэний жүжиг тавьж байгаа юм болоо гэж бодлоо. Гэтэл Лидиэлийн навш чинь надтай маргана гинэ. Би ийм хиймэнд бууж өгдөг эр биш. Гэтэл Шоудэн цаадахтайгаа муу даа юу? Нэг юм хэлий. Тантай шууд холбоотой гэв. Юу юм бэ? Гэвэл Шоудэн юуг үзээд чиний бааз болох гэж байна гэв. Мэл гайхсан Лидиэлийн аль юу? 4 томын нэг үү? Миний баг сургуулийн ангийн хүүхэд үү? Гэтэл өөр хэн байх вэ гэв. Шомэ хоёр ихчтэй аль нь юм бэ гэхэд Шоудэн ороо нороогоро жороон жороогоро баг их чин шоол юу байхаа нөхрөөсөө салсан цагаан сарын дараа гэрлэх байлгүй гэлээ. Лидиэлийн хадмууд зөвшөөрсөн үү гэтэл Шоудэн мөнгөгүй мөнгөтэйгээр сольж байхад зөвшөөрч ядах юу байна? Чи хичээсэн дээр дээ гэв. Энэ үг Лидиэлинийг гонсойлгож орхив. Нээрэн ийм бол дими агсархаа болий. Саллаа гэхэд ахаад нэгийг олох нас байна. Хэдэн жил тосгоны дарга хийж хоол ундны бэлэн зэлэн дээр тонгочлоо. Энэ өчүүхэн жаргал маань цалин даал нэмэр болсноос биш өөр ямар олз байна? Энэ байшинг барихад тоосго материалын хямд үнээр олсон төдий. Сонинд битсэн шиг хэдэн саяар нь авах явдал таарсан биш. Таарлаа гэхэд шингээч зориг хаан байна. Юу шомэ жаахан сэхэл зур зантай боловч хотын хүн болохоор ах дүүс нь шулж зовоодгүй нүнэн. Анхны эхнэр маань шудраг журамтай хүн байсан. Төрхмөн хөдөөч нутаг усараа хамгийн түрүүнд баяцсан. Гэхдээ л хэлхэлцсэн олон төрөл нь хөдөөнөөс ирэх бүртээ намайг дагуулж эмнэлгээр явна. Бэлгэнд ирсэн юмыг хамаад явна. Гуйлагчин зангаа хайдгүй улс. Цагаан сараар боов явуулахаас өөр шийдэггүй. Нэг удаа гахаа алчглаа гэд гидс явуулсны нийцсэн чинь харж хацагаалдаж хонсон гэж бодов. Лидиэлийн бодлыг Шоудэн яаж мэдхэв? Дээлийн айх хэрэггүй. Салах хэмжээнд хүрвэл би ч нэгийг олоод өгчихнө. Дүнгуанд нэг залуу бэлэвсэн хүүхэн би. 2 хүүхэдтэй болохоос уг нь гоё хүүхэн. Мөнгө байхад хүүхэд гайгүй гэлээ. Лидиэлийн өндийж хонь үхрийн мах ивдээд зааз дэн дүү минь байн эхнэр сольж кинон тоглож байгаа биш дээ гэв. Мах авсан Шоудэн их баярлаж тосгоны дарга чинь дайжгүй ажил байна. Ядаж идэх махаар додохгүй гэвэл юм ихтгэхээр өрн таран хийчих гээд байх юм гэд өөрөө хэсэг мах авч хэдэн юанаа өртлөөд хоёул гарч явлаа. Ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны дарга Любажанид очихоор явв. Шоудэн яаж яваад Любажаныг наг цөвөөгөө болгосныг бүү мэд. Юу ч гэсэн энэ холбоог нь мэддэг болохоор үүдийн цохвол амархан нээж өгөх байлгүй гэж бодоод түүнийг дагуулсан нь энэ. Бүрий болжээ. Сар гараагүй, хүйтэн салхитай, одом ичэд ялцаж байлаа. Гудамж дүүрэн гэрэлтэй. 8 ачид цагаан сарын оргил үеийн боломжоо алдахгүй гэж өдөр шөнөгүй зүтгэн. Авсан мөнгөнийхөө хуурамч хэсгийг шалгах гээд гэрэл дор бүлтийтл шагаана. Замын дагуу игэнсэн татсан гурилтай хоолны газрын эзэн лойвэрчин шиг инээд алдан саймширч хүн болгоныг чангаана. Хүүхдүүд цаасан буу тавина.
Шаудэн гэрээрээ дайрч махаа тавиад гарлаа. Гарч ирэхдээ битгий хүний онгойг дэвэргээд бай гэж эхнэртэй хэлхэн сонстов. Шаудэн Лиделинийг дагуулж Юбажины гэрийг чиглэв. Юбажины хаустай. Хошууны газар Бээжин хотынхоос хямдаж Юбажины хаус цаанаа л өөргөн. Улаан тоосхон хашаан дотор 5 өрөөтэй гол байшин, 3 өрөөтэй баг байшин, баг байшингийн дагуулж барьсан 2 амбартай. Үзмийн мод, чулуун ширээ сандал, худаг зойртой. Хашаан дотор чулуун замтай. Юбажаны хашаа гэр орныхын тавилгын тухай Шаудэн ам хуурайгүй ярина. Гүй яаж ийм сайн мэддгийг асуувал надаар зойроо ухуулж шавраа зурулсан юм гэв. Чи газар шорооны ажлыг яаж хийвдэ гэвэл Шаудэн хүн намайг тоож дуудаж байхад үнэрхэж болохгүй. Гэтэл яасан гэж нэхэмлийн үйлдвэрт ажиллаж байсан авгааг минь тэр дор нь улсын үйлдвэрт шилжүүлсэн гэв. Тэгээд цалингүй сууж байгаа үсттэй. Гэд инээхэд Шаудэн ч гунигтай нээж. Энэ нагц өвөгийн буруу биш ээ. Ингэн гэж хэн бодох вэ? Яах вэ? Цагаан сарын дараа буцаад орж болно. Тэр үйлдвэр одоо сүрхий болсон шүү гэв. Ярьж яваад Юбажаны гадаа ирэв. Шаудэн хаалга тогшмогц нэг хөгшин гарч ирж үүдээ нээв. Шаудэн түүнийг нагц имэ гэж дуудлаа. Лиделин өөрийгөө танилцууллаа. Тэр хөгшнийг харваас том хүний шинжтэй байв. Тун ёсорхуу толгой дахиж намуухан дуугаар уучлаарай. Чан нарийн бичгийн дарга өвгөнтэй ажил ярьж байна. Гадаа хүйтэн байна. Та нар яараагүй бол дараа ажил дээр нь очил доо гэв. Хичнээн яаралтайч яаж чин даргын дэргэд яаралтай гэж хэлэхвдэ. Лиделин Шаудэнд дараа болъё доо гэж дохив. Шаудэн махаа гаргаж Ли даргын өчүүхэн сэтгэлгээд өгвөл нагацсан мэн амбартаа тавиулав. Энэ хооронд Лиделин хашааг нь ажвал Шаудэний хэлсэнтэй адилхан байлаа. Тэр өөрийн ирэхгүй готров. 3 өрөөтэй навсгар байшин барьчихад өөрийгөө магтан гайхуулж байсан. Гэтин шиг ингэж жаргадаг бол жаргалаа даах уу бүү мэд. Гараад хэд алгаснаа Лиделин яа гэхэв. Авсан нь бас их юм да гэвэл Шаудэн авлаа гэт яах вүлээ? Амбараар нь дүүрэн мах байгаа гэв. Тэдний хажуугаар нэг машин шурдхийн өнгөрч өнөөх хашааны үүдэн зогсов. Нагц имэ ногтон гарч ирчих вэ хурдан ор хөгшин хүлээж байгаа гэхэд өөдөөс нь нэг эрэгтэй хүн надгүйгээр болохгүй байна уу гэж хэлээд инэв. Явхаа мартаж зогссон Лиделинийг Шаудэн ударч уурлах хэрэггүй. Сайн юм садаа их цаадуулч нь маажан тоглож байна гэхэд Лиделин толгой дохив. Шаудэн гэртээ үлдэж Лиделин харьлаа. Сэлүүхэн зам дээр гартал маажан холих сонстов. Наан бас ус хоржигнөн. Гэтэл юуных нь ус байх вэ? Хоолны газрын гадаа нэг хүн хашаа руу шээж байв. Тэр хүн шээж угаад боолжив. Лиделиний эдсэн уусан амаар гарах шахаж хурдаа нэмтэл хүйтэн салхинд биеинд зарс хийв. Харанхуй газар олж шээх гэтэл харанхуйгаас хүн ханиах дуулдаж өгтлээ цочлоо. Харсан чинь бууланд эрэм 2 тэврэлдэн өнгөлдөж байна. Тэр цааш алхан арай гэж боломжийн газар олж шээсэн чинь биеийн жирс хин тавирлаа. Мань хүн овлын адаг сарын сүүлч гэдэг өөр байдаг ажээ. Хошууны дарга гэж дарга шиг л байдаг юм байна. Хотын шүн гэж шүн л байдаг юм байна. Чаавас энэ хотод биэл ганцаараа шал тэнэг амт юм да хэмээн бовтнав. Лиделин баг сав газрын асуудлаар 2 хоног гүйж зарим хүний хэлсэн шиг заавал мөнгөөр бүтдэг хэрэг биш гэдгийг мэдлээ. Үнэн дээр ийм болчихсон бол коммунист намын тэнгэр айлэрт нурах байлгүй. Лиделин эрж ирж 2 товчооны даргатай уулзав. Төсөл хариуцдаг газрын албан хаагчтай овоо боллоо. Одоо хошууны удирдлагын ганц үг дутуу. Гэтэл энэ үед удирдлага бүхэл ажил дээрээ тогтож суух хүн үгүй. Наймаа хийж юм цуглуулна. Эмэгтэйчүүд гэр орноо цэвэрлэх ажилтай болохоор Лиделинийг цагаан сарын дараа ир гизгэв. Шин сар болох гэд бужигнж байхад яах вүлээ гэж бодоод Лиделин гэртээ харив. Юу шоомэ ажил ихтэй байлаа.
Носон цамцтай чигээр хоёр хөхөөс авчуулан угаалгын машинаар юм угаана. Лиделинийг орж ирмэгц. Дэлин чамд үннээ хэлчихье. Одоо би ямар залуу зандан биш. Савсагнаж явдаг нас өнгөрсөн. Чамтайгаа л сэтгэл хоёрдохгүй амьдрий гэж боддог. Харин чи намайг битгий хардаад бай. Би тэдэнтэй наргиж маажаан тоглодогч дотроо бодолтой хүн шүү. Махан биенийхээ эдэлж болох бүхнийг ганцхан чамдаа л өгнө. Ойлгов уу? Гэхэд Лиделин үүнийг хэлэх хэрэг юу вэ гэлээ. Юу шоомэ инээж сар шин болж байна. Аав ээжтэй уулзахдаа хүн шиг ярьж нэр нүрийн бодол доо гэвэл цаадуул чинь биднийг хүн гэж үзэх болов уу гэв. Юу шоомэ зүгээрээ эгчийн явдлыг сонссон биз дээ. Лөөг үзээд их бардам хүн битгий үзэн ядаад байгаарай гэв. Лиделиний доторж ирсхийв. Өнөө яриад байдаг үйлдвэрийн дарааг л юу гэдэг чинь өнөөх лөөг үзээд биздээ. Шоомэ тэр золгийг ягтлан бодогч болж байгаа. Тэгтэл тэр даруй хадам дүүгээ болгочихдөг. Лиделин лам 3 эрдэнэ минь хошууны 4 томоос танай 2-ыг нөмчилж өглөө. Хоол идэхт нь баг зүүдг юм уу яадг юм гэвэл юу шоомэ. Тэр хүний батга ихч мөнгө нь бүрч их. Чиний царайг өлгөрч мөнгөний савч нь хоосон шүү дээ гэв. Лиделин тамхиа татаж юу шоомэгээр даажгэн суув. Тэмээ туйлаад тэнгэрт гарахгүй. Эгч чинь тэр бүдүүн бөксөндөө бариум дөмсчих юм а. Ер нь эгчдүү хоёр хаданд гарчээ. Нэг нь бөө маха бөксөн дээрээ, нөгөө нь том хөхөө цээжин дээрээ. Монж хэрэгтэй газараа ургуулж дээ гэв. Юу шамаа хоёр лонхогоод алив жанцуу аваад нүүр өгөхгүй бол уурлна. Жаахан нүүр өгөхөөр шоолно. Эгч мэдвэл амын чинь урандаа гэтэл. Тэгвэл би чамайг орой ундахтаа хэлсэн гин гэв. Юу шаамэ тэгвэл орой мэдий. Чиний энэ 45-ын шинжээр үү гэв. Энэ үг Лиделинийг тавгүй төглөв. Эндхийн ирчүүд 45-т гэдэг үгнээс чи ирхэн. Учир нь өмнө нь гэрэлсэн эрс айлд хүргэн орохдоо 45-аас дээш настай бол 45 тайл гэж хэлдэг байж. Тэгээд анхны шөнөө тараа таниулж сэжиг төрүүлнэ. Эхнэр нь өөдгүй юмыг бариад 45 ч ийм байдаг юм уу гэж сандрахснаас болж ийм яриа гарчээ. Иймээс ирчүүд 45-ын тооноос зайлс хийдэг болж. Хяслан тайна гэвэл Лиделин сар шинэ гараад яг 45 хүрнэ. Харж ирээд 2 хонолгүй нэг хэсэг мэдгэлээ. Одоогийн эмэс аль шинтэй юм гэдэж уусаар байгаад би ядрахыг мэдхээ болж өнөөх ажлаа хийхдээ сүргүү болтол нь хашраана. Юу шоомэ шиг ийм бүдүүн хатуун биетэй эд насны эмийг 2 дээлийн байлаач гэд яах вүлээ? Лиделин жанцуу авахаар лонх бариад дэлгүүр явлаа. Дэлгүүрт ортол жанцууны лангуунд түмэн амтан дугаарж байжээ. Лиделин хамгийн ард зогсов. Өмнө зогссон хүмүүс одооны жанг гахайн ус чанаж хийдэг болсон спир чингэлж хийдэг учраас хордох аюултай. Замд явж байхад ч аминд хүрнэ. Зарим жолооч цахилгааны шум мөрөгдөг болсныг замын цагдаа нар мэдсэн гэж ярив. Түүний ард ирд зогссон хүн галын 23-нд гутал засварчид гутлын үйлдвэрүүдэд талархлын захидал бичсэн гин. Захидалда өнөө үйлдвэрлсэн гутал 7 хонолгүй улан салжхдагч хууралгүй бүтнээрээ үлддэгт талархлаа илэрхийлжээ. Улан хугарвал хүмүүс шинийг авахаас өөр аргагүй. Улан салсан учраас уллаж өмснө. Үүнээс болж гутал засварчдын орлого ихээр нэмэгдсэн гин. Бодол дарагдсан Лиделин жан цууга хийлгээд энэ хот газрын өнгөө яасан барагддгүй бэ? Яршиг та гэж боджээ. Дэлгүүрээс гараад хэд алхтал хажуугаар нь шуртгийн өнгөрсөн машин нэг гартанд байсан цуутай лонхыг шүргэж унгаад олны дундуур бараа тасрав. Лиделин хараал тавьтал хажууд нь байсан улс түүнийг шоолж инээлдэв. Тэр буцаж ороод бэлэн лонхтойг худалдаж аваад саяын хүмүүсийн ярьсанд итгэхгүй байх аргагүй юм. Хөдөө байсаар юм мэдхэ болжээ. Хэдэн төгрөг яах вэ? Айл нэг мал шиг нөхөрт дайруулвал яана. Нэг мөсөн өхвөлж яах вэ? Эрэмдэг зэрэмдэг юм уу? Богсон бие мдээгүй болчихвол дүүрсэн хэрэг. Лиделин тосхонд цуг ажилдаг найзтайгаа машинд дайруулсан нөхрөө эргэн очиж байжээ. Буцаж ирээд тэд хүний залуу ихнэрийгч амьдаар нь алж байна.
Бөгсөн биеийн мдээгүй болчих бол 45 байтугай 450 наслаач яах вүлээ? Ийм нөхцөлд 1 жил тэсвэл сайн бүсгүй. 10 жил тэсвэл өгсөн хойнооч диваажинд төрнө гэлцжээ. Юу шаамайвал сайндаа л 2-3 сар дөнгөх байх. Хөдөө явж байхдаа өөрөө очиж цахилгааны шом мөрөхгүй юм аа гэхэд намайг ирээд мөрөгч хүн байхгүй юм шиг ханхалцж явхаа болий гэж бодов. Годомж гараад явж байтал нэг хоолны газар хөөг юу хүн хүлээж байх шиг харагдав. Хөө хэнийг өрөх гэж байгаа юм бол гэсэн бодол төрсөн Лидилийн годомжны араар орж сэмхэн ажиглав. Тэнгэр сайхан байсан ч өвөл юм болохоор цаанаа л жиндүү. Годомжаар явхад хүйтэн нэг их мэдэгдээгүй. Зогсохоор өмднийхэн шуумгаар салхи хүлээн. Хүү хүлээхийн зовлонд тамлагдаж байн байн цагаа харж нааш цааш өлзөж байлаа. Лидилийн тэсгэл алдав. Таархны ахав тэснэ гэхэд лон хатгсан 2 гар нь бээрлээ. Энэ мөнхүү цагаа яаж болцсон залиг вэ? Өдөр андуураагүй байгаа гэж бодов. Лидилийн араас ирсэн эргүүл 2 өвгөн түүнийг цоо ширтэж байлаа. Эд хэв журам сахиулагч учраас халдаж болохгүй. Өдөөс нь энэх гэж бээрснээсээ болоод яр зайчхав. 2 өвгөний хөхөнэд нь хүрсэн хэрнээ яасан ч үгүй. Энэ хооронд мань хүн явлаа. Тарган хүү цагаа харан зогссоор байлаа. Лидилийн дэрэгдэн ирж "Чи энд юугаа хүлээж байгаа юм бэ?" гэвэл хүүган юу эргэж харснаа. Арга ядсан байдалтай чухал хүн гэлээ. Лидилийн "Нэрээ хэнийг үрсэн юм бэ?" гэвэл "Бага сав газрын төлөө шүү дээ. Сар шинээс өмнө заавал бүтээх ёстой. Үгүй бол цагаан сараар яаж санаа амар харьхаа уух вэ?" гэж үннээ хэлв. "Гү тэд чинь цагаан сарын дараа гэсэн биш үү?" гэтэл шал хотлаа. Ажлын төрөл зүйл мөнгө төгрөгийг бараг хуваарлчихсан гин. Цагаан сарын дараа гэвэл тоосон ч үлдэхгүй гэлээ. Лидилийн ямар азар юу шоомэд зарагдав. Гэртээ хэл амаа билүүдийг суугаад цагаан сарыг хүлээсэн бол баларх байжээ гэж бодоод хоёул хамтдаа дайлчихъя гэвэл болохгүй. Хүн намайг нарилж байна гэж бодно. Чи ер нь тусдаа дайл гэв. Лидилийн гүүхээрээ харив. Яагаад алга болчих вэ гэж юу шоомыг асуухад танилтайгаа таарад түүнээс юм сурлаа гэв. Юу сурсан гэж? Нарийн бичгийн дарга болох эрдэм үү гэж юу шоомыг асуутал Лидилийн "Чи аргагүй сэргэлээ юм а" гэв. Юу шоомыг юу сурсан бэ гэж асуув. Лидилийн бээрсэн гараа сар байлгаж "Маш чухал эрдэм" гэлээ. Оройн Лидилийн санаа сэтгэл тогтворгүй тайд буруу харж хэвдэв. Юм хумаа цэгцэлж дууссан юу шоомэ "Яагаад 45-т болчих вэ?" гэж хэлээ чангаатал Лидилийн "Өнөөдөр болёо. Маргааш төслөө бүтээчгээд болъё" гэлээ. Юу шоомэ "Аваа ховсгалж болж дээ" гэвэл "Олон түмнээ бодохгүй бол болохгүй" гэлээ. Юу шоомэ "Би ч олон түмэн" гэд гэрлээ унтрааж Лидиэлийг ноолов. Лидиэлийн аяын даган татагдж биеийн тавирах шиг болоод өндийж ирээд эхнэрийнхээ дээр гарлаа. Өнөөхөө хийж байтал бага сав газрын төслүүд бодогдож "Муу төслийг инги" гэд араас нь хүчтэй нүдэв. Тэсгэл алдсан юу шоомэ "Болооч дээ, чи ямар уул нөхөлж байгаа биш" гэлээ. Лидиэлийн хөлсөө шувтарч 100-ны галыг ордов. Тэгээд ширээн дээр байсан гахайн толгой махнаас 2 өмхөөд ус цалиглаад найтааснаа хөнжилдөө шургав. Шөнө Лидиэлийн эдэс мушгирч 2 удаа гүйлгэв. Юу шоомэ сэрж эм олж өглөө. Даарч атисан юу шоомэ "Хэн чамайг дөрсгүүд гисэн? Намайг хүртэл жиндүүлчихлээ" гэв. Лидиэлийн 3 халбаг гэзний буцлагсан усаар даруулаад уучихсан чинь өвдгөн аядаж үүрээр босоход 2 хөлн сулдсан байлаа. Юу шоомэ "Ямар ч сайн эр 3 удаа суулгахыг даадгүй юм. Сайн амар. Завтай болоод аав ээжийг ирэхээр очихдоо худлаач гисэн цагаан сарын ажилд чинь туслах юм байна уу гэж асуугаарай" гэв. Лидиэлийн гунигтай нээж "Тийм ээ, дахиад очихгүй бол хадам ээжийнхээ царайгч мартах нь" гэвэлээ юу шоомэ. "Тэгвэл аавыг" гэв. "Аав чинь дарга хүн. Зөрөөд өнгөрсөн ч насандаа мартахгүй" гэхэд юу шоомэ "Чи ер нь дарга үнтэй танилцах дуртай юм байна шүү" гэд инээв. "Тийм ээ, таньдаг болчих бол гудамжин таарад нуугдахад амар" гэв. Юу шоомэ нэг нудраад
Чи яагаад ааваар минь бахархдгүй юм бэ? Гэхэд Лидэлин аав чинь аж үйлдвэр худалдааны товчооны дарга байсан. Нүдэнд нь ямар ч хүн 8 ачин шиг харагддаг тул намайг хуг дарахаас айдгийм гэлээ. Юу шамэ би яагаад чам шиг мө хөдөөний албан хаагчдаа суучихсан юм бэ? Ёстой балаа юм гэхэд Лидэлин ингэж хэлж болохгүй. Хөдөөнийхэн бодсноо хэлдэг цайлган улс шүү. Мөдхөн аавтай ч уулзахаар очноо гэв. Өглөө нь Лидэлин хоолны газар очиж захиалга өглөө. Шинэлэх гээд бужигнж байна. Зочид чинь ирэх байгаа да. Гэхэд Лидэлин 200 юан гаргаж ширээн дээр нь тавиад хоол идээгвэ ч мөнгө чинь төлнө гэд хүмүүс урахаар явлаа. Замдаа амиа цолж байгаа ч гэсэн баг сав газрын төслийг гартаа оруулна да. Химэн өглөж явлаа. Нэг машин араас нь ирэх шиг болов. Өнөөх цуужангийн явдал санаанд нь орж зай тавьж хойшоо болов. Гэтэл өнөөх машин араас нь дагаж иргэв. Уурлаад хартал машин зогсож Лао Чен бууж ирэв. Лидэлин гайхаад "Чи яагаад түрээд ирэв?" Гэтэл Лао Чен ойр дайлуулган гахаа алж арихтаад 10 хэдэн хүн хордлогод орчихлоо. Хошууны имлэгт ирж чадахгүй хэдэн хүн бас үлдсэн гэв. Лидэлин ашгүй гэд инээтэл Лао Чен хүмүүсийн ходоодноос цус гараад юун сайн байна гэвэл тэрний хэлээгвэ. Шаахван таяртай уулзсан сайн боллоо. Надад унаа хэрэгтэй байна гэд машин цов. Тэр хоёртай нарийн уучраа ярилцаж энэ өдөр хамт явхаар боллоо. Лао Чен Шаахван хоёр энэ асуудалгүй. Ли дарга ард олныхоо төлөө л ингэж явна. Заасан зүгт чинь очиод бүгдийг авчиръя гэлээ. Хэлэхэд амарч хийхэд хэцүү. Товчооны дарга байтугай албан хаагчч олдхоосоо өнгөрчээ. Ямби машинаараа өд болтол давхив. Дарахтай уулзаж чадаагүй мөртлөө Шаоханы муу машин гол замаасаа байн хадуурч шом өргөчих гээд болохоо байлаа. Лидэлин яагаад байгаа дүү гэж асуувал Шаохан машин зүгээрээ бид хоёр л тэсгээ байлаа. Урд нь цурамж хийгээгүй гэв. Лидэлин тэгээд хэлэхгүй яасан бэ гэвэл Лао Чен та асуугаагүй штэ гэв. Тэд машина гадаа үлдээгээд Юу Шамыг орж ирж хоол хийхийг хүлээв. Юу Шамээрээд Лао Чен Шаме хоёрыг хараад дургуунд хурж гал тогоонд ороод тогоо дүүрэн гоймын чанж өглөө. Тэгээд энэ хоёр өдөр завгүй байсан болохоор ямар ч бэлтгэлгүй байлаа гэв. Өгтлөө эцэн Лидэлинийг хараад Лао Чен ашгүй яг халуун юм уумаар байсан юм гэтэл Шаоханч аягс авах ойрт болов. Нэгэн тийм болсноос хойш Лидэлин үг хэлсэнгүй. Хоол идэж дуусаад Лао Чен энэ машин биш болчихжээ. Бид хоёр ер нь гэгээтэй дээр буцъя гэлээ. Лидэлин тэднийг гаргаж өгөөд цагаан сараар арх гал хоёр анхаар шинийн 6 өнгөрмөгц намайг ирж ав гэлээ. Лао Чен юунда ярддаг юм бэ? Ядаж шиний 15 хүрэг гэвэл миний тэсэж ядаж байгааг харахгүй байна уу? Шинийн 15 хүрвэл би энэ муу имийг балбаа тажихж магадгүй гэв. Лао Чен түүнийг уурай барьж ятгаад машиндаа суулаа. Галзууртлаа уурсан Лидэлин зэвхий царайлан орж ирэв. Юу Шамэ дэндүүлснээ мэдэж байлаа. Айгаад далтхан байснаа одоо гайгүй гэж бодоод орой хитэн төрлийн хоол хийж өгье. Өдөд үнэхээр зав гарсангүй гэв. Лидэлин год үсрэн босож өгсөн баас би толгоны дарга гэж байгаа. Олны төлөө улаан эргэтэл гүйж байна. 2 шөнө унтсангүй дөнгөж орж ирэхэд гоймын чанж өгнө гинэ. Өнөөдөр чамд хэлдгээ хэлчихье гэлээ. Юу Шамэ ухраад би гоймын чанаад өчлөө. Чи намайг яадгийн болохгүй салъя гэж чангарав. Амны уншлаг болсон энэ үгийг сонсоод Лидэлин хойш суув. Гэртээ ирсэн энэ хэд хоног тэр их юм боджээ. Номхон тэмээг ноолоход амраг идэг. Наад шиг муу тосгоны дарга хүний нүдэнд шээс юм байна. Ингэж амьдрахаар больснын дээр мууч эмийн дээр гэж бодоод за яахав. Нүүрэн дээр чинь хэлчихье. Салвал салъя. Өөрийнхөө юмыг авъя. Өргөдлөө маргааш өгчихье. Байцны гэвэл шинэлчгээд болсон ч яахав. Би ер нь эмийн өвөрт хоргоддог хүн ч биш. Надад нэг тосгоны хэдэн мянган хүн байна. Дамжсан чам шиг юм юу болох вэ? Найзууд маань надад эхнэр олоод өгнө. Намайг оролдоод сайнаа үзэхгүй шүү гэв. Юу Шамэ мэл гайхав.
Хаяарч дураа хангачхад явдаг Лидэлийн бас ийм хатуу хөхтэй гэж тэр огтхон ч сансангүй. Энэ ч аюултай үг байна. Ялангуяа эмэгтэй хүнийг цусгүй алхана. Салж сарних явдал зөндөө бийч ийм жаахан газар олон салвал түмний хараал идэж төрхөмдөө очсон ч олигтой нэр зөөхгүй. Энэ сайхан байшингаа ажиглаж харсан Юушамэ харамсаж Лидэлийн болио миний буруу тамхиа татчих. Чамд нэг хүн тань шан авчирсан. Өөлдвөрт зочин дайлахдаа хоолны тооцоотой хамт хийчихсэн юм гэв. Лидэлийн бие барьж суугаад ганц хайрцаг тамхиар хуурахсанаа таяв. Тэгээд бас өөрөө аваагүй юмыг би татахгүй гэвэл тэгээд яхав эсвэл хоёулаа орондоо орох уу гэв. Лидэлийн цаашаа зайл завлангоо яая гэж байхад юун тийм юм бодох гэлээ. Юушамэ тэгээ чи надаар юу хэлгмээр вэ гэтэл хоолнд хүмүүс яаж өрий даа гэж санааширсан Лидэлийн чадaltaй юм бол миний өмнөөс дарга нарыг хоолнд урайдах гэв. Юушамэ сонсмогцоо нүдэн гэрэлтэж ердөө л энэ үү надад таатгачих тогтсон цагтаа болцсон газараа хүлээж бай гэв. Лидэлийн итгэж ядаж байтал санаа зовлтгүй би чан нарийн бичгийн даргаыг аваад ирсэн байхад бусд нь ирлгүй дээ гэв. Лидэлийн бүрч хэргэлзэв. Юушамэ энэ ёстой амархан хүргэн ах болох гэж байгаа хүн юу дарга түүний нэг үг айхтал болох нь тэр гэв. Лидэлийн нэрэ тийм гүзэт юугийн нэхэмлийн үйлдвэр хошууны 1 жилийн татварын орлогын хагасыг бүрдүүлдэг. Дарга нар тэрийг намстраа бурхан шиг тахина. Юу өөрөө өрвөл хэл хэрэг юу байна? Бүгд бүчээд ирнэ гэж бодов. Эхнэрийнхээ хөөрснийг хараад дургуутсан Лидэлийн хэрвээ юу гүзэтийг өмнөө баривал би хэлсэн ч бололгүй дээ. Бид хоёр хамт сурдаг байсан юм гэв. Юушамэ инээж нэг ангийнхан өчнөө би чи нэмэргүй. Тосгоны дарга нар хүртэл өрөөнд нь орохоос айдаг шүү дээ гэв. Царай нь минчээсэн Лидэлийн бид удахгүй бааз болно гэтэл Юушамэ бааз болдог чинь эгчийн гавья. Хэрвээ чи өөрөө чадна гэвэл би болий гэлээ. Лидэлийн санаа алдаад тэгвэл чи зохицуул орой хоолны газрын үүдэнд хүлээж бай гэвэл хэргийг чинь бүтээвэл дахиж ингэж ууралах уу? Цагаан сараар манайд очиод өнгөрөх үү гэж амаасав. Нэгэн тийм болсноос хойш яа гэхэв? Арга ядахтаа тэр ууралахгүй, өнгөрөхчгүй, санаа зовлтгүй гэлээ. Юушамэ нүүр дүүрэн ингэсэг түрхээд гарч одов. Бачуурч үлдсэн Лидэлийн үүний айлгуудж байгааг харвал үгөө гэхгүй л хүндээ. Хэрвэл юу гүзэтийг урих асуудлыг бүтээчихвэл миний үнц нь ахаад буурах юм байна гэж бодсоор холхиж байтал зуны үеэр санаанд оров. Тэр өдөр 1 жилийн бороог нэг дор цутгсан юм шиг орж уулын үеэр барилга байшин машин тэрэг үр тариа ой мод адуумал нохойгоо хач үлдээлгүй хамаад явж үлээ. Гэхдээ цаг сайхан болжээ. Засгийн газраас хохирлын дорн барагдуулж Бээжин, Тянжин, Хонконгоос хүмүүс хувцс хунар өгчихнө. Өгсөн хувцс хунар хөнжил дэвсгэрэн цоошин. Тийм их гамшиг болсон хэрнээ би тосгоны дарга хэвээр байна. Энэ бол нам засаг сайн хүмүүсийн ач. Ийм байхад гамшигт өртсөн газрын эдийн засгийг сэргээх хэрэгт татга ятга хийж яаж болох вэ? Энэ Юушамэ угаас миний хүн биш. Хожим хэнийг болохыг хэн мэдхэв? Өөрийгөө тэгж зовоогоод юу хийн? Харин энэ харилцааг нь ашиглаж олон түмэндээ жаахан тус болчихвол хожим бүгдээрээ дурсна. Дурсахтаа Лидэлийн гэж ёстой сайн дарга байсан гэж магтана. Дуудах нэр дуурсах алдар мөнхийн юм хойно. Альва юмыг сайн талаас нь бодвол ямар ч эдрээ аяанда алдарчихдаг юм байна. Сэтгэл уужирсан Лидэлийн нүүр гараа угааж хувцаа солиод хоолны газар өөд явв. Овлийн өдөр хачин богино. Хошууны баруун биед том уул байдаг болохоор 16 цаг болов үгүй бүрий болчихно. Урьсан ус эрх арай болоогүй. Амжуулаад лав чэний хүргэж ирсэн өвчтнүүдийг эргий гэж бодоод хоолны газрын хажуугийн эмнэлгэр өгөөв. Тэнд баахан ярвайсан улс яолж хэвтэнэ. Лидэлийн та нар 100 үерт нэг өвл архинд нэг алуулж байна уу гэвэл баярлсандаа хэмжээгээ хэтрүүлчихжээ гэв. Мэс засал хийлгсэн хоёр нь эндээ шинэлхээс өөр аргагүй болжээ. Лидэлийн
Сар шинээр баан шавчирч өгье гэтэл баярлаа. Гэвч ходоодгүй бид яаж идэхэв дээ гэв. Лиделин та хоёр идэхгүй ч захиж байгаа хүмүүс ч нэдэн шүү дээ гээд саяын үгэнд битгий юм бодоорой. Түргэн эдгээрэй гэвэл цаадуулна. Танаар загнуулсан чинь эдэгч шиг боллоо гэв. Лиделин тэгвэл гайгүй сайн загнажхул мис засал хийхэд мэдээ алдуулагч хэрэггүй юм байна гэж хүмүүсийг нэлгэв. Хоолны газар иртэл өөдөнд нь хүлээж ядсан юу шоомэ чи яачих вэ гэж хашгирав. Лиделин мөчөөгөө өгсөнгүй би хэдийн иржгсэн байсан гэлээ. Дотгош шагайсан Лиделин ширээ дүүрэн зочдыг хараад учиргүй сандрав. Хоймерт чан нарын бичгийн дарга Любажон бусд нь өнөө эрээд олддгүй товчооны дарга нар байв. Юу гүзээт юу шаймаа хоёр чин даргын хоёр талд суугаад хуучин анчиг инээд алдан ярилцсан. Лиделин арх согнож найраа эхлүүлв. Эхний 3 хундаг гэж бүгдээрээ тулгаад дараа нь дугаараа барьна гэж Лиделин хүн болгонтой тулгаж уухдаа баг сав газрын тухай цохийлгол тэд тэр амар хаан гэжээ. Дараа нь чин дарга Любажон гүзээт юунаар нэхэмлийн үйлдвэрийн шин төслийн тухай ярихад бусд нь чих тавин суув. Энэ үед хүн хүний чанар ил гарна. Любажон юунд ч бууж өгөхгүй. Төрийн нуруунд сууж чаддагэр. Гүзээт юу гэж мөнгөөр баасан баян болохоор амьсгаан хүртэл цаана хүчтэй. Чин дарга улсын байдал сайн байна хэмээн албархна. Бусд нь аян дагуулж 1-2 үг хавчуулна. Юу шаулын орлого ихтэй архины үйлдвэрийн эзэн гэсэндээ ам хилэн бардам дээр нь гүзээт юутэй суух гэж байгаа болохоор нар нь гарчихсан цэмцээж сууна. Юу шоомэ хүртэл сэхүүн царайлан баясаж байв. Лиделин уйлчилж амны цаас авчруулж шар арихт гүйж байлаа. Гэтэл захиалсан наймаалч нь гайтай юм шиг өнөр орсон юм таарчээ. Чан дарга нэг савхтаад болчихов. Лүү гүзээт хөмсөг зангидна. Любажоны багтраа хөдлөх шахав. Айсан Лиделин өнөөх наймаалжийг санд минь зайлуулж хоолны газрын эзэнтэй маргаж байгаад өөр хоолоор солиулв. Байллага овоо гайг уулжээ. Бүгд баярлан Лиделин талархлаа илэрхийлж гүзээт лүү мөрийн алгадан цагаан сараар уулзъя гэлээ. Зочдыг лүүгаар уриулсан болохоор санд хариу талархтаа энэ мус сургуульд байхдаа дандаа улирч багш нарын хараал иддэг байсан. Одоо ийм болох гэж хэмээн бодож амжив. Бүгдийг явуулаад юу шоомэ Лиделин тусалж тооцоогоо хийж дуустал пэйжер нь дуугарлаа. Юу шоомэ харснаа би үйлдвэрт очоод ирье гэлээ. Лиделин цаадах чинь сая явсан шүү дээ гэвэл юу шоомэ мэдэхгүй хэрэг гарсан байлгүй гэв. Лиделин юм хэлсэнгүй ганцаараа харьлаа. Галдаа нүүрс нэмж ус буцлаган өнөөдрийн явдлыг бодоод инээд нь хурч суув. Уусан архин толгойд гарч огөөц хүрхээр нь хөнжлөөр хучаад зөөрмөглөж байтал өнөөдрийн хоолнд би өрсөн бидтэй. Тэр дарга нар хэн дайлсныг мэдээ болов гэсэн бодол толгойд нь гялсхийн орлоо. Битүүний шүн айл болгон зурагт үздэг болсон. Юу шоомэ гэрт суухын аргагүй болтол галлав. Лиделин тамхи татан цай ууж самар цөмсөөр зурагт үзнэ. Сайхан амьдралд баярлахтаа өдөр болгон ийм байдаг бол коммунизмоос илүү коммунизм юм гэж дууалдав. Юу шоомэ банш хийх гэж төмпөн сав төчигнүүлэн мах татаж гойрол зууранга байн ирж зурагт харна. Амьд хүнийг ховлгох тухай нэвтрүүлэг үзээд дуур аймал жав жүншаан жинхэнэ жав жүншаанаас ялгахдахгүй юм гэлцэн энээлдэнэ. Лиделин шоомэ хоёулаа насны дунд хүрч толгой халбсан ч илүү дутуу юм боддгоо шүү. Сар шинийн өмнөх өдрүүдийг завгүй өнгөрүүллээ. Уурандаа хэлсэн үгийн маань мартаа. Гэхдээ ер нь хоёулаа хүүхэдтэй болъё. Өдлөхийн цагт үртэй байх сайхан гэлээ. Юу шоомэ нусаа хий татаж нүдээ цавчлан дээлийн чи уярмаар үг хэллээ. Би ч гэсэн чамтай хамт насыг барья гэж боддог шүү. Хүүхэд явах вэ олдлгүй дээ. Чи өмнөх их нэртэйгээ олон жил танилцчаад яагаад хүүхэдтэй болоогүй юм бэ гэтэл талигаачин өндгөвчний гуурс бөглөрч гисэн юм. Багада хоолунд муутай хүнд хүчээр ажил хийсний гор биз. Чиний хараа бөглөрөөгүй байз. Дотор ч хэд их өөхөлсөн учраас магадгүй шүү. Нэмж таргалвал үр тогтхоо болж мэднэ гэв. Юу шоомэ миний салсан нөхөр өвлийн хүүтэнд усан дотор зогсдог ажил хийж байгаад хууч өвчтэй болоогүй бол би салахгүй байх байлаа.
Түүнийг эрүүл байхад аборт хийлгэж байсан юм. Тэгэхээр би асуудалгүй гэв. Лидэлин тэгвэл баярын дараа хоёулаа эмчид үзүүлье гэлээ. Тэгвэл тэгье гэснээ Юушомэ. Чи асуудалгүй бол 3 сар арх уухгүй байж байгаад өөр тогтоохгүй бол гарсан хүүхдээс ч нарих ханхлана гэв. Лидэлин хараач энэ улсын бүх тосгоны албан хаагчдаас арх уудгүй хүн хаа байна гэлээ. Баяртай хуучил сар шөнийн 12 цаг хүргэж салют буудуулахад баншаа чимхэв. Өглөө босоход гудамжинд нам гүн байлаа. Лидэлин баншидээд би нэг гараад ирье гэхэд Юушомэ чи над шиг ажигч бай. Одоо айлд очих дими гэтэл яаха би мэднэ гэд Юбажиных руу явлаа. Зам зуур хав минлигийн хэлсэн үг санагдаж хэд хоногоос гүзээтэл юуг гуйж шилжиж ирэх ажлаа бүтээндэ гэд баяртай алгаж явлаа. Цагаан сарын шинийн нэгэн болохоор Юбажоны хашааны үд нээлттэй харагдав. Манай хүн шууд орвол Юугийн хөгшин зочны өрөөндөө ёсоргуу огтон авч шинийн мэд мэджээ. Тэгээд Юбажиан хамтын золголтод явсан гэв. Цагаа олж ирээгүүдээ харамссан Лидэлин арга буюу инээмсэглээд гарч ирснээ өөр хідэн дарга нарын хар оров. Бүгд л хамтын золголтод явсан гэв. Лидэлин золгож дуустгүй яаж асан улс вэ гэж уцаарлаад Юушомегийн аав их руу явлаа. Хадам аав ээжийг нь хамтын золголтод ураагүй ч хүү бэртэйгээ ширээ торин суугаад маажан тоглож байв. Яаж ч бодсон шинэ хүрхэн анхны удаага айлчж байгаа болохоор бүгдээрээ тоглоомоо орхиж түүнтэй золгов. Түр байснаа Шомегийн аав Лидэлин ямар гадны хүмч чи сууж бай. Бид өргөлжлүүлж тоглолоо шүү гэд тоглож эхлэв. Тоглол тоглоно л биз. Энэ бол тоогоогүй шинж гэж бодоод Лидэлин жаахан суугаад явхаар босов. Хадам ээж нь гаргаж өгтөө шинийн хоёрын дээрээ гэлээ. Шинийн хоёрынд хадмын доо очих ёстойг Лидэлин мэдэж байсан ч зориуд маргааш цуглаж маажаан тоглох гэж байна уу гэвэл хадам их нь маажаанч тоглоно хоолж идэнэ гэв. Лидэлин та тэгээд хожвоо хожигдвоо гэтэл хадам их нь дийлэх юм биш эднэр бүгд чөтгөр ёр хожигдож өгөхгүй гэлээ. Гэртээ ирвэл Юушомэ эзгүй байлаа. Лидэлин уцаар пэйжэр рүү залгахад Юушомэ тэр дороо эргэж залгав. Би ихчтэйгээ тоглож байна. Чи найз нөхдөд цуглуулж тоглол. Оройн хоол бэлэн юм чинь гэлээ. Мань хүн уцаа тавиад хинтээ тоглож байгааг нь очиж үзмээр санагдав. Айгүй бол ихчтэйгээ биш хүргэн ахтайгаа тоглож байгаа та. Лидэлиний эгдүү хүрсэн ч болий. Сар шинээр уурлаад явах уу. Бүтэн жил өөдлөхгүй аж мэднэ гээд Шаолигийн очисангүй. Ганцаараа суух уйдгартай болохоор маажаан тогломоор санагдав. Сайн тоглож чадахгүй ч муу тоглож чадна. Лидэлин найз нар лавга залгаж цагаан сарын мэд мэдээд очлоо шүү. Маажаан тоглоё гэтэл бүгд хүн бүр зэн тоглоод эхэлчихсэн гэжээ. Санаа алдан хийх юмаа олж ядан суудал гал тогоонд нь банш харагдав. Эмнэлэгт банш аваа очигнэ гэснээ санаад гал ноцоож баншаа чанаад эмнэлэгт очтол өөдөн дээр нь танилтайгаа таарчв. Яав. Авгаач нэмлэгт хэвтэй юу гэж асуухт нь чиний авгаал сар шинээр эмнэлэгт хэвтдэг байх гэж бодсон ч баншаа хөрөхгүй тулд яаран дотгошоо оров. Өнөө хідэн өвчтөн Ли даргыг тоглож байна гэж боджээ. Үнэхээр хүрээд ирсэнд нь учиргүй баярлав. Хөдөөгийн улс баярлаа гэд түүнийгээ хэлж чадах биш. Дуугүй л гараа өрөөд хидийг аягалж авснаа. Халуун дээр нь идлээ шүү. Хөөе, хоньны махан банш байна. Цуутай идсэн бол ёстой гоё байж дээ гэхэд Лидэлин сайхан юм дурлах яах вэ? Ходоодоо огтлж хаяад нохой тижээвэл амт мэдрэхгүй амар юм уу гэв. Яг идэж байтал камертай хүн орж ирээд учрыг асууж юу юугүй бичлэг хийв. Дараа нь телевиз их гэдгээ хэлж цагаан сарын шинийн нэгэнд олон түмэндээ банш авчирч өгсөн энэ явдал чинь их сонирхолтой байна. Лидергаар хідэн үг хэлвлий гэв. Лидэлин сурвалжилж байгаа мó? Мэдсэн бол банш авчирч өгөхгүй л дээ гэв. Сэтгүүлч пуужинд нүдэ гэмтээсэн хідэн хүнийг сурвалжлах гэж нүдний тасагт ирээд та нар таарчлаа. Хідэн үг хэлчихье гэлээ. Лидэлин хэлэх юм алгоо. Дарга хүн гэдэг чинь олон түмнээ халамжлах хэрэгтэй шүү дээ гэв. Зүйтэй гэд сурвалжлагч цааш харж хэдэн тариачинд асуулт тавив.
Нэг нь баншаа бүхлээр нь залгиж "Лий дарга ёстой сайн хүн, мөнгө авахтаа хатуу боловч хүнд үед тусч хүндэ" гэлээ. Лидэл нь "Хэзээ би мөнгө авахтаа хатуу байсан юм бэ?" гэж асуув. "Нэг дарга гахайг минь хүртэл аваад явсан" гэхэд "Гү тэр чинь би юм уу?" гэвэл "Гү юу ч гэсэн таны доорх хүн" гэв. Юу гэлтэй блэ? Арга ядсан Лидэлийн хоосон саваа аваад гарч явтал араас нь дагаж гарсан нөгөөдүүл нь "Ли дарга битгий урал, цаадах чи үг хэлэндээ таарах амтэн шүү. Танайх баншаа идэж барахгүй байгаа бол бид өөрсдөө очиж идий, авчирч өгсний хэрэггүй" гэв. Лидэлийн "Бэлэн байсныг аваад ирсэн. Эдих дуртай бол өөрсдөө очиод хий" гэлээ. Ийм улсуудад уурлахын аргагүй гэдгийг Лидэлийн мэддэг болохоор юм бодлого яваад өгөв. Гэртээ хүрээгүй байтал галын машин муухай арилсаар дайрчих шахаад өнгөрлөө. Галаа анхаардгүй яадаг улс вэ гэж бодож явтал өнөөх машин өөрийнх нь хашаараа орж ива харагдав. Ойртож очихвол хөршийнх нь лавли "Гэрт чинь гал гарсан" гэж хашгирлаа. Лидэлийн пал хийгээд явчихав. Саваа шидчихэд гүйж очивол хашааны гадна дотногүй баахан хүн овоорч гал тогооныхын цонхоор утаа гарч байлаа. Юу шоомэ пад гарцаар айлчсан. "Гүй чи хайж чихва. Яаж галзуурч байгаа нь нэв? Газаа хаахгүй" гэж орилно. Газаа унтрахаа мартжээ. Гэвч тайлбарлаад яах вэ? Мань хүн шатсан газраа үзлээ. Золтой л гэрээш тачсангүй. Гал тогооных нь хэрэгсэл нүүрс болжээ. Хөршин "Сайн байдгийм. Энэ жил амьдрал чинь хөөдлөх юм байна. Хэрэгтэй юм байвал хэлж угаарай" гэв. Гал сөнөөгчд цугласан олныг явуулаад "Юу шоомэ? Би эрдэрсэн нь болж нүүрсний зуухаа хэрэглэхгүй газын зуухаа асааж яах гэв" гэлээ. Лидэлийн "Өлсөөд банш чанс юм. Тэр зуухыг чинь галлаж чадахгүй" гэж худал хэлв. Юу шоомэ ажиглж үзээд "Тогоо яасан бэ? Тогоотой нэ юу? Бас тийм их баншиг үү?" гэж асуудал Лидэлийн амандаа худлаа бовтнож түлэгдсэн юм цуглуулв. Оройн тогоо шанаг банш асуухаас тойруулж хүүхдтэй болох тухай ярив. Юу шоомэ газаа нээчгэд мартчихдаг хүн хүүхдтэй болвол хөтлж гараад гээж хидэрч чадна шүү гэв. Лидэлийн "Хүүхэд газ хоёр тустай асуудал. Чи төрдгөрөө төр. Нэг дор дөрвөөр нь гаргачихвал би ажлаасаа гарч хүүхдүүдээ харж сууя" гэхэд "Тэгвэл 8-ыг гаргаад өгчих үү?" гэв. Хоёул дэмий ярьж баяртай нарахгүй амралцаар галын явдлыг таг мартлаа. Маргааш нь өглөө эрт Лидэлийн учиргүй хөөрч "Өнөөдөр хадамлна. Ороо итгэхгүй шүү. Хоёул хоёр хөгшөнтэй хэдэн хундаг тулганда" гэхэд "Очоод амаа мэдэрээ. Бэргэний үйлдвэр цалин тавьдаггүй. Охин дүүгийн байгууллага хангамж сайтай. Хүргэний 8 шатсан. Тэд хоорондоо таарамжгүй байгаа. Юу гүзээ тэгчтэй эд халуун дээрээ байгаа. Аавын сэтгэлд хүрэх юм байхгүй. Ээж харин гайгүй. Чи минь юм ярихдаа бодолтой байгаарай" гэв. Зангиагаа зүүж байсан Лидэлийн тураазнаж "Ийм ээдрээтэй юм уу? Тэгвэл очихоо болио" гэтэл "Чи манайд анх удаа өргөдөж байна. Очихгүй байж болохгүй. Харин хөдөөгийн хөөсөн ман туушиг харагдав да. Сэргэлэн бай" гэв. Лидэлийн "Тэгэл юу дээ. Би эхийн ээж баг дуугарыг" гэтэл "Зөвхөн инээгээд байвал тэнэг харагдан шүү" гэв. Лидэлийн "Гал тогооны өрөө шатаагүй бол очихгүй байх байлаа" гэж бодов. Бүгд инээлдэж Лидэлийн ярьсан оногоог магтаад дуграа оргисоор байтал нэг мэдсэн чинь хоёрлон хоосолжээ. Бүгдээрээ нэлээд халсан байлаа. Шоомын хүргэн дүү өөрийгөө магтуулах гэж нүдээ сөмийлгэн шаал утгагүй оногоо ярив. Лүг үзээд "Энд чинь чи биздэ" гэд инээтэл юу шоомэ тос нэмжээ. Шоомын хүргэн агсамхан болохоор хундгаа шидэж "Яах гээд байгаа юм? Намайг шатсан гэж доромжилж байна уу? Хэдэн халтар юанаараа гайхуулж байна уу?" гэвэл юуг үзээд "Юу гэнэ? Махчин захтнаа юу?" гэлээ. Юугийн муузан архины халуунаар ингэж илэрчээ. Шоули сандарч ятгавал юу шал тоосонгүй. Шоомын охин дүү нөхрөө аргадах гэтэл өнөөхөн зодолдохыг завдав. Овгон савхаа чолоодож амиг нь зүрх эвгүй байна гэд нөгөө өрөөрүүгээ орлоо. Шоомын ахууртай байсан болохоор гайгүй сайн агсам тавив. Лидэлийн эхнэрээ дагуулж харьлаа. "Хэрүүлийнх нь үндсийг чи тавьчихлаа. Саваагүй юм яриад" гэж юу Шоомыг хэлтэл "Хэн чамайг тос нэмгээв?
Ер нь юу та хоёр яах гэж шордсон юм? Та хоёр юу болоод байна? Гэж дургүй юм асуучглаа. Юу Шамэ нөхрөө чангааж Люутэй нүүрэлдэж уучраа олцсон гэв. Лидэлийн аман дээрээ чангарсан ч хөлн хөдөлсөнгүй. Юу Шамэ аргаа бараад хаалгаас аваад гарч одов. Энэ шинэлж байгаа царай ихтэй гэд Лидэлийн санаа алдлаа. Яахаа мэдэхгүй байж байтал Шамэн охин дүү орж ирээд та нар юу болоод бүгд нийлж манай хүнийг дарлаад байгаа юм бэ гэв. Лидэлийн энэ явдал надад хамаагүй гэж өөрийгөө цагаатах дайлмаар охин дүүг нь аживал зүс царайн Шамэгаас хавьгүй сайхан ярьж суухад таатай санагджээ. Шамэ хүрхэн ахтайгаа наалдаж болоод байхад би дүүтэй нь халуурахад яадаг юм гэж бодсон чинь хөл гарн хөнгөрөөд явчихлаа. Гэтэл яасныг бүү мэд байрж тавихаа олж ядан хил аман тулдарна. Шамэгийн дүү хилдгээ хэлчихэд яваад өгөв. Мань хүн гаргаж өгөөд өнөө зоригч нь яалаа гэж өөрөөсөө асууснаа. Надад хизээ тийм хулгай зориг байлаа да. Энэ хэдэн жил хоёр нарны хооронд гүйж илүү харж биелүү долоох цав гараагүй шүү дээ гэж өөртөө хариулав. Гэртээ орж тамхиа татан цай ууж зурагт үзэж байтал элдв юм бодогдов. Нас 50 шахчихлаа. Хөдөөгийн хархуу байснаас алхамаар өдий хүрлээ. Хүн гэдэг амьтан заавал Бээжин хот мужийн төвд том дарга болбол өнгө зүс ордог юм биш. Өөрөө л бусдад ялангуяа олон түмэндээ хэрэгтэй ажил хийж өгвөл буян болно. Гэнэт хүүхдтэй болох юмсан гэж бодов. Хуан Ли дээр шинийн 15-ыг тэмдэглэлээ. Шинийн 15 өнгөрөхөөр бууцна. Лав Чэнд шинийн 6 гэж уурандаа хэлсэн юм. Тосхонд очвол гуан зүүдээ нээхгүй. Үргэлж айлд идэнэ гэдэг төвөг багж уух нь хэцүү. Түрүү жил эмч элэгч нь өөхөлж байна гэсэн. Одоо хичээхгүй бол архинд түлэгдэнэ. Оройн хоолноос өмнө Юу Шаоли ирээд хэдүүлээ өдөөс өмнө дэндүү уучихжээ. Орой дахиад эргэж аав хэлж байна. Бага уул гайгүй шүү дээ гэв. Лидэлийн би айж байна гэвэл. Би айгааг байхад чи юунд айдгийг? Чи Шамэдэ хэлдэ. Манай Люутэй ингэтлээ наалдаад хүмүүс юу гэж бодох юм бэ гэв. Лидэлийн би ч бас чамд хэлье гэж бодсон юм. Дүү чинь бас гэрийн хин чинь байна. Чи хэлнэ үсттэй. Би бас дургу хүрээд яай гэж байна гэвэл. Бид батуулаагүй юм чинь яаж хэлэх юм? Шамэгийн занг чи ямар мэдэхгүй биш? Уур нь хөрвөл надтай зодолдож мэднэ гэв. Лидэлийн тэгвэл дураараа авалга гэвэл Юу Шаоли чи тоохгүй цаад хоёр чинь бүтчихвэл би чамтай сон шүү гэв. Лидэлийн инээлээ. Өөдөнгөн шажигнтал сууж байсан Юу Шаоли босоод за тоглосон айж байгааг нь гэд гарч явлаа. Лидэлийн хүйтэн хөлс гарчээ. Хотын хөөхнүүд нүүрэмгүй юм. Үнэн худал мэдэгдэхгүй хамныхаа зоргоор урсгана. Хожим шилжиж ирээд эхнээс нь сурахгүй болж горьгүй юм байна да гэж бодлоо. Хадминда дахин очтол уур амьсгал эвтэй болжээ. Бүгд ярьж хөөрч хэмжээ дамжаагүй үг хэлэхгүй байлаа. Аав нь та нар нэгнээ дэмжиж явах хэрэгтэй гэвэл юу гүзээт. Төрөл садандаа би хүүгүү мөнгө зайлуулж болно. Гэвч хугацаанд нь буцааж өгөх хэрэгтэй гэв. Юу Шамэгийн ахын эхнэр тэр даруй мөнгө зээлэх тухайгаа хэлв. Шамэгийн хүргэн дүү хэрвээ Оросд байгаа түншийн маань оруулж ирсэн эвдэрхий танкнуудыг борлуулж амжихгүй бол энэ хэрэгт та нарыг гуйн шүү гэлээ. Бүгд ийм найртай сайхан байхад Лидэйл энч тэссэнгүй. Хожим дарагуулж ирэхээр хэрэг гарвал хэлж байгаарай гэтэл Лидэйлийн чи дарга болоод яах гэсэн юм? 5 цаасны ашиггүй маха идэж яана. Харин эртхэн нэг компани байгуулсан дээр гэлцэв. Лидэйлийн тэгэж болохгүй. Энэ замаар 20 жил зүтгэсэн дутуу хайж яах вэ? Гэтэл хадам аав нь зөв манайд олон салбарынхан байна. Дарга бизнесмен танкны 8-аачин ингэж байж олон ургалчаар хөгжинэ гэв. Энэ үгийг бүгдээрээ дэмжив. Та гэрт зүгээр суулгүй тактик боловсруулж байсан байна гэвэл өвгөн зүгээр суухаар зүлгэж суусны дээр визтэй гэлээ. Тэд хоолны дараа маажан тоглов. Люуг үзээд өвгөнд зориуд 1000 юан алдаж түүнийгээ өглөө. Өвгөн хөгшөн Шаолигийн хормыг түргэлсэн дээр биш үү гэхэд Лидэлийн хадам ээжтэй суудал тавьж өгөв.
Шомегийн мод санаанд нь таарч өгөхгүй дандаа хүнд алдаад байхаар нь Лидилийн сандарлаа. Гэнэт Шомегийн охин дүү зурагт руу зааж "Хүй хараач, хөргөн ах байн шөгч байна" гэж хашгирав. Бүгдээрээ харвал нээрээ мөн байна. Мэдээнд Лидилийн эмнэлэгт тариачидтай ярилцсан тэдэнд байн шаваач өгчээ. "Юу Шоме, даанч тийм байхаа. Тогоотой байн шалга болчихсон юм" гэв. Хараараас нь хэд татсан чинь Лидилийн ходоод халуун ориглоо. Хөөрөөд жаахан маажаан тоглосон чинь 40 хэдийн юан алдав. Бүгд түүнийг ард олноо хайрладаг энэ удаа дээд газараас гайгүй албан тушаал өгөх байлгүй. Биднийг дайлаарай гэв. Уучлаарай. Манай гал тогооны өрөө шатчихсан. Шилжиж ирснийхээ дараа хамгийн түрүүнд та нарыг хоолнд өрхөө амлая гэвэ. Мань хүн шинийн 6-нд юг үзээтэй уулзахаар очисон чинь Шинжээн рүү явчихжээ. 10-20 хоногийн Шаолигээр үг дамжуулъя гэсэн чинь Бээжин явчихсан байв. Лидилийн газар дэвслэн уурлаж юу баажаны дочтол багтраа нь хөдөлчөхөд муу байсан болохоор амны чадалгүй гарч ирэв. Яах юм билээ гэж бодож байтал гудамжинд Хүүгван юутай таарав. "Хүү баяртай наргагүй. Би ойртож байна шүү. Чандарга Хүүминлид амлчихсан. Чи хурдан очиж Чандаргатай уулз" гэхээр нь Лидилийн яваад очлоо. Учрыг сонсоод Чандарга "Энэ тухай мэдээж бодож байгаа. Одоо чамд гацааны ажлаа жин там болгох л үлдэж байна. Өөр юм байвал зохион байгуулах хэлтэст очиж ярилц" гэв. Сэтгэл нь уужирсан Дээлийн Хүүминлитэй уулзахаар очив. Хүүминли олон түмэнд бан шавааж өгсөн чинь сайн хэрэг боллоо. Чандарга байнгын гишүүдийн хурал дээр 2 удаа дурдсан шүү гэлээ. Лидилийн магнаага хагартал баярлаж "Ажлаа зохицуулаад банш бүхэл чансам хаваач өгье гэж бодсон юм. Үнэн дээр би олон түмэнтэйгээ их сайхан нөхрөлдөх шүү" гэвэл "Сайн байна. Тэндээ ахаад жаахан байвал зүгээр юмсан. Тосгоны намын хорооны нарийн бичгийн даргын албан тушаалыг чамд үлдээх гэж байгаа шүү" гэв. Лидилийн "Би нарийн бичгийн дарга хийх хүсэлгүй. Шилжээд ирвэл болох нь тэр. Гэр бүлийн асуудал хүнд байна" гэв. Хүүминли "Чи хүүхэдгүй хүн. Авгаа чинь жирэмсэн болоо юу" гэхэд Лидилийн намын дагуулж "Тийм ээ" гэтэл "Чи заавал одоо ирнэ гэвэл олигтой албан тушаал алга. Спортын хороо, соёлын албаны дэд даргыг тооцвол соёлын товчооны дэд даргын нэг орон тоол байна. Гэхдээ заавал умардын жүжигийн чуулгын даргыг хавсарч хийх хэрэгтэй" гэв. Лидилийн сандарч "Болио болий. Ална гэсэн ч чуулгын дарга болохгүй. Өөр тэтгэврт гарах төгсөн товчооны даргаас хэн байна? Ирээд 2-3 жил хүлээж байтал сулрах албан тушаал" гэвэл "Миний орон тоо байна. Гэвч эв зүг нь үзэхгүй бол гойргүй. Чи хараад ажиллаа хийж бай" гэлээ. Хөлн хөшсөн Лидилийн зохион байгуулах хэлтсийн байрны гадаа Шодэнтэй таарав. Тэр Лидилийн шилжиж ирэхийг хүсэж байгааг сонсоод их баярлав. Тэд яагаад ч юм хүүхдийн тухай ярилцжээ. Лидилийн дотор байчуурч "Энэ хэдэн жил талигач ихнэрээ өвчтэйгээд л байсан. Гэтэл Шомай бас өвчтэй хэрэгв. Энэ хооронд үзүүлээд явъя. Сэтгэл санааны бэлтгэлтэй байсан дээр" гэж бодоод энэ бодлоо цухилах бол Шодэн "Миний таньдаг эмч бий. Нууцгий чи хадгална" гэлээ. Шодэний танил эмчид үзүүлтэл эхлээд заавал шинжилгээ өг гэв. Манай хүн нэг өгсөн үүргийг биелүүлээд юу хэлхийг хүлээж зогслоо. Эмч Лидийлинд "Чи ер нь урд нь шинжилгээ өгөөгүй бол та? Үрийн шингэн чинь баг өгчгэж үр тогтохгүй, тогтсон ч зулбна" гэлээ. Лидийлин толгой руугаа цохиус юм шиг болж Шодэнийг хайх сэхээгүй эмнэлгээс гарч одов. Замдаа эмчи хэлсэн үнэн байх. Гэрснийхээ дараа талигаач маань хэдэн удаа зулбсан. Үүний шалтгааныг түүнд тогсон. Одоо Шомэд үр тогтохч шинж алга гэж бодов. Гэртээ ортол Шомэн үлдээсэн зурвас байв. Гэнэт ажил гараад гадагшаа явлаа. 15-нд ирнэ гэнэ. Дотор нь онгойсон Лидийлин Шомыг эмнэлэгт үзүүлэхээ болж ажлаа дуусаад хөдөөний эмчээр аргалуулъя гэж бодов. Тэгээд төсөл хариуцдаг албанд очвол тайлангаа бүгдийг авчир гэж шаарджээ. Ганцаараа хийж амжихгүй учраас Лаучэн тэр хэдийг уцаар дуудав. Шомэ эзгүй байсан тул хэдүүлээ шинийн 14 хүртэл тэднийд толгой өндийх завгүй ажиллаа.
Эрх барьж байгаа улсыг салгахгүй дагаж, хоолнд өрхийг урьж, атгуулах ёстойг нь атгуулсан чинь цагаан сарын дараа газар дээр нь очиж хянахаар болов. Хэрвээ уул ус аймод тариан талбайн замын төлөвлөгөө бодит байдалтай нийцвэл төслийн үүрэг биелж 7 айл гацаа улсаас 1 сая гаруй юаны нөхөн олгор авна. Хөл газар хөрөхгүй баярлсан Ли Дэлинд Лао Чен бид хараад бэлдэж бай. Тэр үед нь та нар араас хамт хүрээд ир гэж учирлав. Шинийн 15-ыг Ли Дэлин гэртээ ганцаараа өнгөрүүллээ. Оройн хоолоо идчихэд гарч тэргэл сарыг харж зогсохдоо ийм юм огторгуу мандлаас унаад ирэхгүй. Яваад өгөхгүй нууц нь тогтсон заяанда уягдж байдгийх. Тосхонд хичнээн жил ажиллаад эргэж хардаг тавилантай минь адил юм. Саранд гэрэл залгаж төлөө нэмээгүйч сайн дураараа их дэлхийд гэрэлгээгээ түгээж байна. Алтан нарыг бүр өгүүлэх юм. Гэтэл би ямар ч байсан улсаас цалин хөлс авч байна. Дээр нь бас хоол унд арх тамхины бэлэн зэлэн дээр жаргаж байна. Шилжиж ирээд шудраг бай. Эс бөгөөс насаар минь ивэж буй нар сар отон гаргийн өмнө гэмтээ болно гэж бодсоор гэртээ орвол утас дуугарч байлаа. Шаумэ залгажээ. Ажил намжихгүй байгаа тул ахаад 10-аад хоног гин. Ли Дэлин юу ч болоогүй юм шиг. Одоо чи хаана байна? Дулаан хувц авсан байз гэвэл өмнөд нутагт байна. Энд дулаахан байгаа гэв. Шаумэ дуугаа намсгаж Дэлин чамд баяртай мэдээ дуулгая. Хоёулаа шинжилгээ өгөх хэрэггүй болсон. Олжчихсан бол та. Чи баярлж байна уу? Гэтэл гэнэт дэлбэрлээ. Тэр сарыг харж бодол болоогүй бол утсаа хаг савх байсан юм. Тэгээд баярлахгүй байна. Архинд түлэгдсэн хүүхэд гаргахаа болий гэтэл би бас айж байна. Эсвэл хараад авахулчих гэв. Ли Дэлин би сайн байгаа. Харин гүзээтлүүд тийм их мөнгөтэй юм бол наад муу нүүрний арьсаа зузаал гэж хэлээрэ гэв. Юу шаамай цочсон бол та юу ч дууралгүй уцаа таслав. Өглөө нь Лао Чен уцтаж өвөлжин салхи тавьснаас болж уулан дээр мод тарж болох хэсэг тухай хэлэх аргагүй болжээ гэтэл Ли Дэлин тэр үед нь болъё гэв. Мань хүн 7 айлд очих цагаа болцох гэж төсөл хариуцдаг албанд дугуй унаж очвол 10 хоног хүлээ гэв. Цагаан сарын 15 өнгөрчихлөө. Шинэ хуучирчихсан учраас эрт хөдлөвл дээр биш үү гэвэл дахиад нэг удаа ярилцах хэрэгтэй байна гэв. Яг энэ үед утас дуугарав. Хүү Минли түүнийг дуудуулжээ. Ли Дэлин хошууны намын хороо руу явж байтал Хүү Гуан Юутай таарав. Хүү Гуан Юу би спортын хорооны дэд даргаар шилжээд ирчихсэн. Юу ч гэсэн ирж угаад болъё гэж байна. Би ирвэл хаана ордог вүлээ гэж бодсон Ли Дэлин Хүү Минлитэй уулзвал хошууны намын хорооны хурлаар чамайг Хүү Гуан Юугийн оронд 3 айл тосгоны нарийн бичгийн дарга болгохоор шийдсэн. Амжилт гаргахаа бод хэзээ шилжихийг дээрээс шийднэ гэлээ. Ли Дэлин буудан дээр мэлэрсэн чихтэй тагсув. Хүү Минли тариачдыг эргэж банш хөргөж өгсөн тухай телевизээс сурвалжлахаар ирнэ гин бэлтгэлтэй байгаарай. Үдээс хойш ирнэ. Банш аваач өгсөн үзэл санаагаа сайн ярьж өгнө шүү. Эвэн таарвал анхаарлын цэг нэвтрүүлгээр гаргана гэлээ. Хэрв маажаанд өрхөн байсан бол банш аваач өгөх зав хаа байх вэ гэж бодож амьдсан ч одоо тэгж үг үсэхэ болий. Өвлийн адаг сард бэлэг өгдөг ёс бий гэж бодлоо. Хүү Минлигээс хизээ бичиг ирүүлэх үү гэхэд 7 айлынхаа ажлыг зохицуулаад ир. Тэр үед болно гэв. Сав газрын төслийг хэрэгжүүлчихэд гарвал ямар вэ гэвэл Хүү Минли болгонч болно гэвч түргэлэх хэрэгтэй гэлээ. Ли Дэлин төсөл хариуцдаг албаныхныг хордлуулахаар Лао Ченийг уцаар дуудав. Уцаа тавиад төслийн алба руу гүйж явтал салхи бороогүй нарлаг сайхан өдөр байна гэдэг дуу годомж дүүрэн хангинж байлаа. Дээшээ харвал борооч үгүй, салхич үгүй, сайхан шар нартай байлаа. Ли Дэлинд хачин санагдав. Тэр жил бөөн гал гээд дуулсан чинь нэг их галын аюул гарч өнгөрсөн хавар охин дүүмийн усан онгоцныхаа хитэг дээр суу гэж дуулсан чинь үер усны аюул гарсан. Энэ дууг дуулж байгаа нь ган болохын шинж. Хожим нар хурын тэнцвүүлий, хурдан баяжуулъя гэдэг дуу зохиоё гэж бодлоо. Төгсөв.
Орчуулсан эрдэнэ очрын оргил